Эрхэм үзэгчдээ та бүхэндээ энэ өрөө мэндийг хүргье. Ингээд хөгжим мэдээллийн тайм аут буюу завсарлаг хөгжим мэдээллийн хөтөлбөрийн ээлж шин дугаар яг одоо эхлэхэд бэлэн болоод байна. Ингээд зураач Бат Бэлэг ах маань дэлхийн дуу хөгжмийн цуглуулгын үзэсгэлэнгээ гаргаад тун удаагүй байгаа. Ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг бид энэхүү таних багс та бүхэндээ хүргэж байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Энэ үзэсгэлэнгийн хувьд бол ах нь багасаа суулгаж гисэн л да. Бидний нэг хүүхд байх үе нэг хөгжим мэдрээд ахнаар пианоны гитар тоглоод бодизмны үдэнд ч юм уу 4-5 дугаар ангиж байсан юм уу тэр үеэс ингээд ахнараас нөлөөлөд байранд чинь бид чинь тийчлээ бидний залуу хүүхд нас гэж өнгөрсөн байхгүй юу. Тэгэл тэр үеэс эхлээд ингээд ахнарынхаа гитарыг хаяа гууж авч тоглоод ганц дуу дуурахад ингээд тэгээд ахнараас пиано золж ирээд сонсоод ээлж чинь бие биендээ дамжуул сонсдог тэр үеэс л ингээд хөгжим дуртай болсон юм болоо гэж боддоо шүү дээ. Тэгэл ингээд 10 жилд ороод 500 дугаар ангиас ингээд 4 5 7 дугаар ангиар оронготлоо. Ганц нэг принциптэй болоод ганц сэтгүүлийн зураг энэ төр болж ирээд тэрийг гэртээ хан мандаа нааж ирээд ингээд эхэлжсэн. Ер нь бол тэр үед юм маш ховор ялангуяа энэ одоо гадаадын амтлаг дуучдын зурагтаа сэтгүүл, плакат, пианз бол маш ховор гэсэн тийм ээ. Тэгээд яг олдсон нэг нь бол маш үнэтэй. Ер нь тэрийг байнга сонсдог ч гэх юм тиймэрхүү байсан байна. Ховроос гадна хордог байсан байхгүй. Би одоо санд шүү дээ. Мөнгө өрхрийг чамддаг байсан. Одоо солирдны хамтлагдсан 100 дээр солирднаас гараад мөнгө өрхрийг чамддаг байгаа. Тэгээд мөнгө өрхрөө үзэсгэлэн дээр англи хэл дээр дуудуулаад тэгээд шийтгэр нь тог номтраажсан байхгүй цаанаас. Захархааны зүгээс. Тэгэхээр хунт англи хэл дээр дуудуулахыг хордог байсан гэж бодож байгаа. Тэгэхээр чинь олдсон тухай бодолдгүй байхгүй. Тэгтэл ийм ямар нэг юм ингээд юу хорих тусам хаах тусам юм олддог байхгүй. Хонтой хичнээн хориод хаах тусмал энэ юм чинь олдсон. Ягаад яаж олдож ихэр энэ хөгжим бол өөрөө дэлхийн стандарт байхгүй. Бидлцэгт гэдэг юм уу те. Бидлцүүдийн одоо тухайн үеийн Элвис Пресли чинь бүр ингээд хөдөө зөвшөөрсөн юм бод чинь ер нь ямар нэгэн урлагт ингэж хориг саадууд ерөөс ямар ч нэмэр байдаг юм байна. Харагдахгүй бид социалист систем лагер коммунист дэглэм ингээд хичнээн хаагаад боосон ч гэсэн энэ үр ингээд айл нэг сугаар орж ирж байгаа гэдэг бол үнэнхээр тасархаад юм дээр урлагийн бүтээл оюуны бүтээл гэдэг бол хил хязгаар гэж байдаг ч юм байна. Тэрийг хориод нэмэргүй харуулсан. Тэгвэл харьцан гол ер нь олдцох юм утайсан. Тухайн үед яа ийш гадна дотн сурдаг нэг дээр гадна дотн сурлаа гэдэг яг социалист систем лагер орнод сурдаг оюутнууд орж ирдэг байсан ер нь голцоо. За энэ үзэсгэлэн маань үндсэндээ бол миний уран зураг, уран бүтээл болоод цуглуулгаас бүрдсэн тосон будаг болон тургын хэвсний бүтээлүүд. Өөрийн цуглуулгын нэг 2500 орчим пензнаас 350 орчим пензэн дээжлэгдэж одоо сорчлогч тавигдсан. Заалнах багтаамжлуулаад 350 тавигдсан. 500 гаруй номны цуглуулга тавигдсан байгаа. Өөр бусад жижиг деталуудтай ингээд хэлбэрээр ингээд үндсэндээ энэ бол дэлхийн хөгжмийн урлагийн түүхийг аль хор хамруулж тэр урлагийн одоо урлагийг бүтээж ингэж бүрдүүлж байдаг төрөл жанруудыг аль хор бүрэн оруулахыг эрмэлзсэн. Тэгтээ ерөнхийдөө бол болсон гэж үзэж байгаа. За тэгэхээр одоо бидний одоо энд зогсож байгаа энэ хэсэг маань одоо үзэсгэлэнгийн одоо ямар хэсэг байна да энэ талаар. Энэ хэсгээс бол үзэсгэлэн үндсэндээ эхэлж байгаа. Тэгээд яг зүгээр ер нь бол дэлхийн одоо энэ хөгжим урлаг одоо цахилгаанчсан ч юм уу цахилгаан хөгжим гэж одоо угсаал үүс гарлуулж 50-аас оноос эхэлж байгаа л да. 50-аад оноос Билли Халли тэгэл Элвис Преслер ороод ингээл өнөөдрийн одоо залуу дуучид Вайнхаус Гага ч юм уу те энийг хүртэх цаг үеийг аль хор хамруулахыг оролцсон. Тэгэд бид бүхний сайн мэд Битлз хамтлагаас хамтлагийн бүтээлээс эхэлж байгаа. Бид хамтлагийн цомгоос эхэлж байгаа энэ үзэсгэлэн маань. Одоо энд ер нь бүх энэ хамтлаг дуучдын энэ одоо намтар түүхүүд ингээд тухайн нэг юм хүрээ жазан авч хийгээд тус хамтлагийн хамтлаг болгон дуучдын намтар түүхийг ингэж энд нь оруулаад энд мөн тус хамтлагийн одоо нийт одоо анх байгуулагдсан сошиал өнөөдрийг хүртэх цаг үед бүтээсэн тэдний цомгийн жагсаалт байгаа. Цомгийн жагсаалт нь болохоор чартад тэргүүлсэн эдэн тооноор орж ирсэн тэр үзүүлэлттэй хамт ингээд нэгдсэн дүнгээр. Энэ дотроос тухайн хамтлаг дуучдын хамгийн олон 7 хоног чартад байсан одоо альбом одоо цомгийг энд ингэж
Тухайн шилдэг цомыг ингэж тавьсан байна. Энэ бол бидлсэн Sgt. Pepper. Энэ сингл болохоор бидлсэн бас нөгөө синглүүд дотроос хамгийн олон доор 37 хоног чартад тэргүүлсэн She's Loves You юм сингл. Одоо энд таны одоо уралсан бүтээл байна л да. Одоо энэ зургийн талаар бас сонирхолж байна. Энэ бол би бидлцэг харин яаж сурах вэ? Аль өнцгөөс нь харах вэ гэж бодож байгаа. Let би альбомд нь зориулж хийсэн бүтээл байгаа. Энэ тухайн үед тэр имижээс солисон. Ингээд бүгд гоё. Одоо битлийн мэн гэж одоо өсөө ургуулад тэгээд чинь нэг юм сахал тавиад энэ бүтээлийг хийхдээ энийг жоохон бид нөө түүхэн талаас нь хандаад ингээд жоохон сонингийн хэвлэлийн материал оруулсан би. Энэ бас технологи өөрөө бас туршиж үзээд яасан юм гэхээр ингээд тухайн зураг хатаа нойтон байж хат нэг сонингийн материал тусалж байгаад ингээд наас. Энэ юу гэхээр ингээд нөгөө хуучны гэдэг утгаараа тий. Бас жоохон архивын ч гэдэг юм уу түүхчсэн гэдэг талаас ингээд сонингийн материал орчихороо бүтээл бас жоохон юу болчих. Зүгээр ингээд байж байгаа нэг тосон бүтээн зурнаас өөрт. Одоо гурвалсан зураг. Одоо 3 хэсгээс бүрдсэн юм санамж байгаа. За ингээд бидлцээс задгаад энэ бидлцийн нэг үеийн бас гайхамшигтай хамтлаг Rolling Stones гэж байна. Rolling сая 50 жилийн байгаа байсан. 50 жил. Энэ 1962 оны хамтлаг. Тэгэхээр тоглохгүй байж сая 50 жилийн хойгоор тоглож байгаа. Энэ бас үнэхээр гайхамшигтай хамтлаг. Энийг бол энэ хоёрыг нэг хоёрт ингэ тавиад ямарч боломжгүй. Эсвэл энэ хоёр яг нэг төвч ингэ. Энэ бол хонто шинэ цагийн одоо манай орчин цагийн дуучин Lady Gaga-гийн пенс гэж байна. За тэгэхээр энд одоо рок н роллын хаан гэдэг Elvis Presley-ийн одоо танилцуулга хэсэг байна тийм ээ. Энд одоо Elvis-ийн Blue Hawaii гэж энэ тоглолт энэ одоо хамгийн бест нь л дээ. Нөгөө миний түрүүч ярьснаар нөгөө чартд хамгийн олон дооноор чарт тэр үсэг. Гэтэ Elvis маш их олон альбом гаргасан байт. Гэтэ энэ Blue Hawaii жоохон төвхтэй олдсон миний бас нөгөө бас пенс нөгөө цуглуулж явах юмнахаа явцаа сонирхолтой. Энэ 61 оны пенс аахгүй. Энэ 61 оны Blue Hawaii надтай 3 удаа таарсан. Энэ хайж явж хат. Энэ чинь одоо 61 оных гэр чинь 2011 он гэдэг чинь 52 хагас 100 жил болсон байна захгүй. Хагас 100 жилийн өмнө хийгдсэн байна систем чинь. Би бас өөрөө аминдаас нэг давж байгаа ч бас гайгүй идэлсэн. Хагас 100 жилийн настай пянц гэсэн би бас гайгүй олох гээд ингээд аминдаа явна штэ. Пянц бол ер нь бол маш эмзэг тийм ээ. Одоо амархан зурагддаг тийм ээ. Тэгэхээр хадгалалтын хувьд ч гэсэн ер нь бас нэлээд анхаарч хадгалах хэрэгтэй баг. Таны хувьд одоо яаж хадгалж байна? Хадгалтын хувьд би гормороор хадгалдаг. Угсаа босоо тэгээд хадгалсан хүүтэн сэрүүн бас нэг итэрчгүй тийм. Дунд тийм бүтөвтэй нөгөө бас нэг хадгалахаас гадна хүн өөрөө харьцах нь их чухал байдаг. Яаж харьцах вэ? Зурчихгүй чи ядахгүй юм л зурагдаж байна тийм. Булаа хавааг би хайж хат би сая ярьсан надад 3-4 шиг таарсан гэдэг чинь ямар нэг хэмжээгээр жоохон дефект байгаа гэсэн байхгүй. Тэгвэл эн чинь бас нэг тийм илбэг биш шүү дээ. Тэгвэл би нөгөө хайж явж байгаад Европт би Англид очих таажсан. Тэгээд ингээд за нэг дэлгүүрт ороход ингээд хуучин одоо манайхаар нэг хуучин хэрэгэл зардаг тийм. Дэлгүүрт байх шүү. Тэгээд олцоод ингээд нэг юм хоёр дуун дээр сив байгаа хөөхгүй зурагдсан. Тэгэхээр ингээд нөтөйгээ бас ингээд яг авчиж болохгүй. Тэгтээ орхи явж болохгүй. Тэгтээ орхиос зам дахиад таарч магадгүй болсон болж. Тэгтээ энийг худалдагчид нь худалдаж байгаа хүнд нь би эргэж яана хариуваар яа хэсэг хугацаанд байлгаж байгаа ч гэдэм үү ингэж хэлж орхиод тэг дахиад хайдаг. Тэгээ тийм маягаар би 3-4 таарлцсан. Тэгээд сэвтэй байгаа. Тэгээд хагас 100 жилийн настай мөртөө сэвгүй олцсон юм аахгүй нэг зурагдаг. Яг цааш нар. Тэгэхээр энийг бас нэлээд гамтай хүн нэлээд нямбаа хүн хадгалж ясан мэддэж байгаа шүү дээ. Тэгээд би энийг авчихсан. Elvis Presley-ийн одоо яг жинхэнэ эд уран бүтээлээ төрөж гарч ирж байсан. Тэгээд өөрийн гэсэн хөдөлгөөн бүжиг хийдэг шүү дээ. Одоо тэр бүжгээ хийх бэлэн байдалд орсон зураг тий. Микрофон шийдчихээр ингэж нэг яадаг тий. Гэхдээ би нэг зүгээр өнгийн ингээд нэг хуучин фото маягаар авчихсан. Тийм яг нөгөө 50-60-аад оны үед хүн орж байгаа юм чинь нэг гоё хурц өнгө одоо заамуулаа ч юм уу нэг тийм гоё тийм ярк өнгө бас хэрэггүй л дээ чинь өөрөө нөгөө одоо өнгөрч чадсан түүх гэдэг утгаараа тийм дурсан маягаар учраас тийм шарлсан удаан ганцсан тийм фотог өнгөөр авчихсан. Тэгэхээр тэр нь бас зүгээр болсон. Онсон гэж бодож байгаа. Өнгөний хувьд. За тэгэхээр одоо энэ харагдаж байгаа пензнууд донд одоо Европ гэсэн хамтлаг байна тий. Одоо алдарт Шведийн Европ гэж хамтлаг байна. Joy Tempest гэж гоцол дуучна.
Швед орн маань Европын дуу хөгжмийн ертөнцийг өөрийн гэсэн хамтлаг дуучдаар илэрхийлсэн орон зайтай улс шүү дээ тий. Гоё штэ. Ер нь Шведийн хамт хүрч байна. Одоо бид мэдээ Final Countdown гэж нэг best дуу нэг бүр одоо монголч өөрийнхөө бүрийн юу нь болцсон, имиж нь болцсон. Гайхалтай гоё рок дуу гэдэг штэ. Def Leppard гэж гоё хамтлаг байна. Энэ одоо Английн харьяалтай. Тэгэхээр энэ Def Leppard-д тогтож яхад энэ бөмбөгчн дээрээс ахны яат. Өөрөөсөн гартай шин зовоо. Тийм. Өөрөөсөн гартай бөмбөгчн тэгээд рок хамтлагтай тоглолт хийн гэдэг бас асуудал шүү дээ мэдээ. А зүгээр нэг тийм pop хамтлагч юм уу зэ ингээд нэг оюутны дуумтай юм дээр бас байж болмоор байх чинь рок хамтлаг гэдэг нь ерөөсөө байнгын хөдөлгөөнтэй заашгүй бүр 2 удаа бүр 4 гар хэрэгцээтэй шахав гэдэг. Энэ хүн ганцхан гараараа бүгд энэ хамтлагийн бөмбөрийн ачаадыг авч явдаг. Гахтуу ирэл шүү юм байдаг тий. Ориг Savage, Ориг Allen гэсэн. Тэгээ одоо за энэ калт байж байна, мотор хэд байж байна. Мотор хийж байна. Бас Лондон. Ер нь ингээд энэ Английн Берта хамтууд юм голцоо Англид байна. Гар тусдаа Англид чинь Лондон Англид гэж байгаа тийм. 75 оны хамтлаг мотор хэд. Энэ доохон талд одоо бас нэг тухайн үед одоо хөвгүүдийн хамтлаг гэж хамгийн анх гарч ирж байсан хамтлагуудын төлөөлөл болох одоо New Kids on the Block хамтлагийн одоо бас пензэ бас сонирхолтой. Бид нар чи 10 жилдээ л анх одоо хөвгүүдийн хамтлаг гэж гарч ирэхэд маш их сонсч илаа. Одоо ч гэсэн бас сүүлд бас эргэж нэгдэд уран бүтээлээ төрөж байсан. За тэгэхээр дараагийн энэ хэсэг бас гайхалтай хамтлаг дуучтай. Одоо пенз танилцуулга байна. White Snake гэж нэ. White Snake тийм Лондон гариалтай Английн хамтлаг гэж. Энэ одоо бидний сайн мэс мэдэх. Бони хамтлаг гэж. Бони Мапа гэж одоо энэ яг бидний залуу байх үе. Тийм Апоны Шведийн. Алдарт Апа шүү дээ. Энд чинь тэгээд энэ цаг үеийг ярихаар угаасаа ахын нас үе гэсэн миний одоо тийм туршлагын дунд сургууль сурч явах үе. Апа Бони Смоки гэж явчихна тийм. За модерн тав гэж энэ сайхан хамтлаг гэж. Модерны нэг над 5 6 альбом байт. А яг тэр дотроос нөгөө энэ чинь яг чартууд нөгөө нэг олон 7 хоног энд хэлж байгаа нэг 50-аас дээш 7 хоногт чарт орсон альбом гэж. Энийг бол 50% байхаар байхгүй. Бид их сайн мэд. Бид их сайн хөдөөж авсан монголчуудын сайн мэддэг хамтуудыг заавал энэ чарт тэр үзсэн гоо 50-аас дээш доош үзүүлэлттэй гэж тавихгүй аргагүй. Jim Page бол миний бас хүндэлдэг шүтдэг гитарчтай нэг л дээ. Би бол AC/DC-ийн Angus Young тэгэл Queen Primer гэл тэгэл Jim Page руу орно л да. Мундаг гитарч байна. Дабл гитарч бас хүнд байхгүй. Дабл гитарч бас нэгэд ухаанд манивтийн барай зогсож байгаа бас яаж харагдах вэ? Jim Page барай зогсож байгаа яаж харагдах вэ? Ялгаатай шүү дээ. Энэ хүн барай зогсож байгаа энэ гоё эвсдэг байхгүй. Зурхад ч хүртэл ямар юмтай. Дээр Jim Page бас нэг хийлний нөгөө юу шүү дээ. Одоо манай өөр хийл тоглоод нөгөө энэ гараад шүү дээ. Утсан. Тэрийг бол чинь юугаа зогсож тоглоод бас гитар зогсож тоглож бас гоё тоглолт үзсэн шүү дээ. Тэгээ тийм гоё гитарч юм байна. Тэгээд бас нэг тийм тайзны хүн одоо гэж байдаг шүү дээ. Тэр талаас нь бодож бас энэ зохиомжийг авч ирсэн баг. Өөрийнх нь жаарахгүй хувцас нь харахгүй тий. Хувцас нь өртөөрөөд яг ятахгүй ийг гоё авчилдаг. За ингээд үзэгчтэй Time Out хөгжим мэдээллийн хөтөлбөр маань үргэлжилж байна. Ингээд бид үзэсгэлэнгийн дараагийн энэ танхим болох энэхүү танхимд орж ирээд байна. Энд ингээд одоо бас Батүлэг зураач маань гаргасан одоо уран бүтээлүүд цуглуулгын үзэсгэлэн мөн номын үзэсгэлэн ялангуяа цуглуулгууд энд байна. Ингээд зарим нэг одоо номуудтай бүгдээрээ танилцъя. Одоо таны энэ жишээнд танилцуулах гэж байгаа ном ямар ном байна? Энэ одоо тэгэхээр хөгжмийн урлагийн түүхэнд одоо дотоод мөрөө үтсэн гитарчдын тухай ном төр зөвхөн гитарчтай холбоотой ном байна. Энэ нэлээд хүнд ном байна. Одоо энд ингээл энэ дэр таасан энэ ч бас цаг үеэр байгаа юм. Одоо яг бас нэг он дараалаараа одоо ингээл дунд үе одоо классик рок гэж ярьдаг шүү дээ. Классик рокоор одоо сонгодог рок гэх юм одоо манай Queen, AC/DC, Aerosmith гэж ордог. Тэр үе Slash ингээд одоо ингээд бүр энэ номны ихлэхээр ингээд бүр одоо нөгөө рок нар одоо үе ингэж он дараалаар яваад байгаа юм бас. Ийм л цаг тухтай үзэх хэрэгтэй тийм. Queen Primer хийж байна. Бас энэ номын хэддүгээр хуудсанд хаана явж байгаа гэдгээр бас энэ чинь өөрийнхнөөс зэрүүл эрэмбэн явж байгаа. Jimi Hendrix гарахгүй. Одоо Jimi Hendrix гэхэд нэлээд урд дур байх шиг байна тийм ээ. Эхний хэдэн хуудсан дотор л явж шүү дээ. Frank Zappa. Гэвч
гэж орж байгаа. Ингээд ном энэ зөвхөн гитарын лавлагааны ном байж байгаа. Тэгээд энэ номууд дотор ном угсаа хамтлаг дуучдын намтрууд одоо тэдний одоо хөгжмийн урдагч амьдралаа зориулсан тэдний намтрын тухай байгаа. Дээр нь ингээд хөгжмийн одоо урсгал чиглэлүүдийн тухай энциклопедиуд байж байгаа. Тийм. Одоохонд энэ Queen хамтлагийн ном байж байгаа. Queen-ийн одоо нэлээд хэд ном байгаа энэ дотор. Гэхдээ энэ бол хамгийн сүүл гарсан ном. Энэ Queen хамтлагийн 40 жилийн зориулсан юм байж байгаа. 40 жилийн зориулсан. Тэгээ энэ одоо дотроо юм гоё юмтай постерууд ингээд энэ CD мэдээтэй явж байгаа. Жилийн зориулт. Энэ дотор нь болохоор тэгээд нөгөө энэ хамтлагийн Queen хамтлагийн холбоотой билетний шинээр хийсэн л дээ. Ингээд дотроо ингээд тухайд гаргаж ирсэн нөгөө зарлал рекламын зураг тооцнууд ингээд ийм их. Тэгээд Queen хамтлагийнхаа холбоотой бүх энэ сүвнэрийн юмнууд байж байгаа шүү дээ. Ийм. Энэ одоо ингээд дотроо бас номыг бас ингэж хийх гоё яваац. Queen хамтлаг өөрсдөө гараар хийчихсэн юм шиг энэ маршрут байна шүү дээ. Европын туурууд бүгд гараар хийчихсэн. Өөрсдөө хийчихсэн юм. Ийм. 71 оны хамтлаг. 2011 онд 40 жилийн авсан. Энэ жишээ нэ. Ингээд ийм номнод байгаа. Энэ номгт одоо хонд Beatles хамтлагийн энэ Beatles 365 хоног гэх ном болж байгаа. Энэ дээр хонд 365 хоног нэг жилийн хугацаа шүү дээ. Тэгэхээр эн чинь одоо 1 сарын 1-ээс эхлээл ингээд энэ хамтлагийн одоо түүх гэх юмд тий. Он сартаа фото одоо юм намтарчсан ном тий. Ингээд Beatles 365 хоног гэсэн юм баг шүү дээ. Ингээд ном болгон дээр яриад ном дээр их юм уусаа эхлэн явал да. Маш өргөн дэлгэр юм байна. Тэгээд энэ чинь ингээд жаз хөгжмөд энэ жаз хөгжмийн ном байж байна. Энэ их зөвхөн энэ гурван ном гэхэд зөвхөн пянцтай холбоотой. Пянцны нөгөө нүүрний облашны балкатны тухай. Бас cover облашг гэж чинь бас хооронд нь уралдуулж бас тэр чинь бас балкатны урлаг уралдаан бас болдог. Тэгээ хаа хамаагүй пянцны облаш чи хаа хамаагүй зүгээр зураг авчирнаа ч чинь бас бодно. Доторх дууныхаа утга санааг агуул илэрхийлсэн байна тий. Тэгээ тэр нөгөө тухайн цомог одоо дүрсэлсэн одоо зургийн хэлгээд батаад балкатны хэллэгээр хүн чинь гаднаас нь цомгийг харах авахтаад өгсөн доторх агуулгатай бас танилцах мэй. Би сонсчихсан л Pink Floyd хамтлагийн пянцны гаднах одоо облашгтай танилцуулга зураг бас шилдэг зургуудын тоонд ордог гэж. Pink Floyd-ийн Wall гэж гайхамшигтай альбом байт. Тэр тоглолтоо угаасаа 2 Герман нэгтгэж хийсэн шүү дээ. Pink Floyd хамтлаг тоглосон шүү дээ. Германы ханыг нураах өстэй тоглогдчихсэн гайхамшигтай тоглолт байт. За ингээд бидний одоо дэлхийн дуу хөгжмөнтэй энэхүү цуглуулгатай танилцж байгаа аялал маань үргэлжилж байна. За ингээд ах トゥ гурав одоо Bee Gees тийм ээ. Английн Манчестерийн хамтлаг. Bee Gees одоо гой pop хамтлаг л да. Эдний бол их багасаа тоглож эхэлсэн. Өөр одоо яг Майкл шиг одоо Майкл Джексон хүүхдээс гэсэн тийм. Яг тийм шиг юм өөрөөсөө том гитар өртсөн. Анхныхын бичлэгүүд нь байдаг. Хар цагаан бичлэг байт. За энд дээр Smoky хамтлаг байж байна. Smoky хамтлаг энэ анхны Smoke энэ ийм нэртэйсэн шүү Smoke чинь. Wire энэ дараад нь Smokey Robinson гэж нэг хард уч юм. Тэрнтэй амдууруудад байна. Өөрсдөө нэрээс олж байна. Ингэж ийм бичлэгээр бичсэн. Smoky хамтлагийн дууны нотны. Энэ тэгээд бас гайхалтай хамтлагтай. Крис Норм гэж дуучин намайг одоо хүүхдтэй байгаа үед Smoky хамтлаг Монголд орж ичсэн. Бид сонсч ирсэн. Бага насны санагдтыг. Smoky хамгийн шилдэг альбом грэс хийсэн байх юм. Энэ цохоор би бас энэ рецепторыг юу харсан. Гитар цохын гараас авчихсан. Бас тийм дурсгалтай юм би үзэж байгаад. 6 онд би энэ бас энэ ангид үзчихсэн. Тэрийн тикет плейтний байж байгаа. Энэ Smoky-г зүгээр хөрөг хамтлагийнхны зураад энэ бүр өөрөцсөн дууных нь нэрс явж байгаа. Энэ нэгэд Next Star Alice-ийн гэдэг энэ дууных нь нотыг нь оруулсан. Ийм баг. Ер нь та ингээд сонсож байхад одоо сүүлийн DVD бичлэг те одоо MP3, MP4 гэж бичлгүүд шүү дээ. Тэднийг сонсоод эргээд энэ пянцтай харьцуулаад сонсоход ямар ялгаа сонсогдож байна?
Пянзан гэж өөрийнх нь бичлэгийн шуум орцсон байдیں۔ Тэр утгаараа ч юм уу нэг яг дэргэд байгаа юм санагддаг ш. Ер нь яг өөрөө бүр наалж буй хажууд нь байгаа юм сонсогддог. Тийм тал байдیں۔ Нэгт хоёрт болохоор пянз тавиад сонсож байхад арай амттай байд. Тэгээ гаргаж ирээд сайхан арчаад ингээд цэвэрхээ ингээд тавиад ингээд CD DVD зүгээр шургуулаад бид нар даатгацдаг. Тэр нөөсөө тоглуулаад юм явчихдаг тийм. Пянз тавих ч өөр их тийм бас гоё ажил та. Харьцаж байгаа хүртэл бас хүн өөрийнхөө юмтай харьцнаад ч тэгээд пянз ч бас дэндүү юм зэглэдэг. За ингээд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Бид дараагийн хэсэгт үзэсгэлэнгийн танхимын нэг хэсэгт орж ирсэн байна. Энэ бол одоо сүүлийн үед гарч ирээд байгаа. Ер нь шинээр гарч ирж байгаа 3D straight гэдэг. Одоо гудамжны 3D гэж ярьдаг те. Талбайн гудамжны талбайн гэх юм да. Талбайн 3D зураг гэж. Одоо Европод энийг ингээд чохон чулуун модуугаар цочгүй тийм тослог материалаар ингэж талбайд хийдэг байхгүй. Орон зай одоо газрын доод давхаргын юм аслалттай юм орон зай 3D зураг гэж. Одоо энэ би энэ дээр энэ 3D-г юун дээр ашигласан гэхээр энэ сонингийн цуглуулгын материалыг ашиглаж энэ сонинг бас нэг зүгээр нэг тийм дэлгэцээгүй гэдэг санааг харуулахын тулд энд юм ундрах хийсэн. Цооног одоо энэ доош явсан орон зай. Энэ одоо энийг бол энэ мэдээлэл их болог гэж ойлгож байна. Энийг одоо хийгдсэн арга ажиллагаа нь усан будаг цаасан дээр усан будгаар хийгдсэн. Тэгэхээр одоо энэ сонингийн жижигсэн дүрсүүд байгаа. Цаанаас бүр алсаас ингэж оргилж ингэж хуйларч гарч ирж байгаа дүрсүүд нь бүгд ингэж усан будгаар хийгдсэн. Эдгээр бол ингэж. Энд бол би яхаа дээдлэсгээр энд бол юуны сонингууд байгаа. Сонингийн материалууд. Энд одоо хонд их хэвлэмэл гэсэн үг. Энд болохоор ингээд усан будгаар хийдэг. Зарим нэг фотонуудыг болохоор ингээд ежиг хөөр жижиг фотон ашиглаад ингээд наагаад энэ бичиглүүдийн ширхтүүд нь болохоор хийгдэд гараар хийгдсэн гэсэн. Тэгээ энэ бол энэ ямар саатай юм хэрэг одоо хөгжмийн урлагийн одоо энэ мэдээллүүд янз бүрийн сенсацууд байна шүү дээ. Одоо шууганууд те одоо скандалууд ингэж гарч ирж байгаа. Тэр одоо мэдээлэл их болог энэ ингээд гараад савнаас хайлнагдах шиг ингээд энэ талбайгаар тараад энэ бүх галерейн шалаар ингээд одоо усаар зурлах юм бол бид нэг карантин нэг сав тавиад усыг онгойлгочуд ингээд хальдаг шиг яг тэр шиг ингээд хэвлийн сенсац гэж хальж байгаа гэсэн санаад. Тэгэхээр энэ одоо нэг утгаараа бас том зураг болчиход байгаа юм байна. Энэ зураг болохоор зөвхөн төв нь энд байгаа болохоос энэ сонингууд ч өөрөө энэ зурганд ороо авчих واخгүй. Энэ дүрсэндээ. Одоо ингээд мэдээллийн том талбар тэгээ энэ төв нь энд байж байгаа. Тэгэхээр энэ нөгөө 3D зурагч өөрөө их том орон зай гэдэг. Тэр утгаараа энэ санаа энэ сонингийн юу яг одоо энэ галерейн шалны метр квадрат дээр энэ зургийн хэмжээ гарч байгаа байхгүй. Тэгж ойлгож байна. Тэгэхээр одоо энэ хамгийн том хэмжээнд хийгдэж байгаа зураг ойлгож байна. Энэ ингээд бүхэлдээ нэг бүтээл гэж ойлгож байна. Бас тийм. Хэлийн том хэмжээний бүтээл. Угаас энийг одоо өөрөөр одоо хүмүүст хүргэх бас боломж байхгүй ч таазанд тогтоолт байна шүү дээ. Эсвэл эдгээр бүгдийг нь үдээд ингээд нэг хүн үзээ дараагийнхан хүн хоочрж үзэлтэй нь шүү дээ. Тэгэхээр хамгийн түгээмэл хүртэх боломж нь энэ байгаа. Тэгээ дээр нь тодорхойн тулд ингээд ядгаар улдаасаа бүрсэн байгаа. Тэгээд эндээс хүмүүс залуучууд маш их бас мэдээлэл олж авч байгаа. Эндээс хөгжмийн ертөнцийн тухай маш их мэдээлэл байгаа. За ингээд маа нэвтрүүлэг үргэлжилж байна. Ингээд бид дараагийн хэсэгт орж ирсэн байна. Ингээд энд бас маш гайхалтай хамтлаг дуучтай одоо уран бүтээл зурагт утас те пянз та танилцуулаач. Одоо миний мэдэх гэхээр бол тэд одоо миний бас сонсох дуртай хамтлагууд нэг Depeche Mode байна л да бас те. Depeche Mode-ын зураг. Нийлэн сүүлийн зураг л да. Кейт Ричард, Роллингийн гитарч, Роллингстай самтын гитарч. Кейт бас их хөндлөж авдаг нэ хөндлөлтөд рокер аахгүй. Тэгээд Кейтний би энэ залуугийн зургалтай. Нилээн залуугийн зураг байна те. Нилээнээр автагдахгүй залуугийн зураг. Энэ. Тэгээд одоо хөгшөртөөс гоё рок руу хөгшөрсөн нөгөө Джон Дип биш нөгөө жүжигч. Найз юм бэрээ. Тэгээд нөгөө Дип нөгөө далан дээр чинь тоглосон шүү дээ. Тэгээд дүрээ бодсон юм байна л да. Гэсэн чинь бодчихсон яаж илэрхийлэх вэ? Яаж дүрээ гарах вэ гэсэн гидх нь Кейт сансан юм бэл. Яг л бодол дээр далан дээр чинь хажууд байж хат. Шууд хууд игээд.
Одоо энэ сүүлийн Кэти нөгөө одоо имиж нь болохоор ингээд ус мөснөөсөө ингээд юм зүүгээд зүйлт мүлттэй тэр Джон Дип яг шууд санаа авсан гэж өөрөө ярилцсандаа өгсөн бэл. Энэ гадныхаа имижийг бол имиж шууд бэлэхийн далайн дээр чинь байж хат шалд юм бодож ирсэн мэн гэдэг. Шууд копицсэн гэж байгаа байхгүй тийм. Гайхамшигтай гоё рок рүү. Энэ тоглолт моголт бас аюу гоё шүү дээ. Энэгээр би янз бүрийн цаг үеийн хамтлаг дуучдын фотонуудыг тавьсан. Энэ нь бол хондоо нэгд одоо бас залуучуудтай аюу хөр ингээд манайхан ингээд фотог авах удаа найзнууд чиний 4 найз 5 найз ингээд гудамж биенийхээ зургийг авчихсан газар ингээд манайхан ингээд нэг жоохон зохиомж гэдэг юм жоохон ойлгоцсон байгаа гэдэг. Юу ингээд ерөөхдөө жоохон жагсчих болдог. Жагсчдаг тийм. Тэгэхээр энэ дээр бол жагсааг байгаас тийм бас сонирн байгаас тийм. Эндээс хүмүүс санаа өгөөсөө хүмүүс чинь би биэндээ айлчлахад ингээд фото альбомууд үзүүлдэг шүү дээ. Тэгэхэд ингээд дангаа нэг жагссан зураг өгдөг байхгүй. Тэгэхээр тэрийг одоо бас жоохон санааг эвдэж ягаасаа гэсэн тийм санаа. Бас энд санаа авч яваас гэсэн юм байна. Ер нь бас хар цагаан зургууд нь бусад зургуудаас бас ер нь утга санааг нэ өвдчих, өнгөний өвдчих их ялгарч харагдаж байна тийм. Тэгээ энэ би өөр шилд сонгож тавьсан эднэрийг бас олон зураг гэдэг. Гэхдээ энэ ам гол нь фото зураг гэдгийг бол бас нэг тийм урдаг талаас манайхад харах болчих юм залуучууд юм. Одоо өнөөдөр уцаар авч байгаа шүү дээ. Өнөөдөр камергүй хөөхдөж алга. Бүгд яваад энэ зураг авч. Тэгэхээр зураг авахудаас учир байна гэж тийм. Ямар нэг юм зохиомж гэж байдаг байхгүй. Аль ч юм бүх юм зохиомж одоо уусаа гэрийн тавилганд ч гэсэн зохиомж, гэртээ тавилгаа байрлуулахад ч гэсэн зохиомжтой бас яах вэ гэвэл тийм зохиомжийг тооцож авах хэрэгтэй. Тэр утгаараа би зургийн фотогийн зохиомжид ингээд санаа аваас гэсэн үднэс энэ зургуудыг тавьсан. Одоо маа залуучууд маш их зураг авдаг болсон. Биенийхээ зургийг найз нөхөд гэхэд ингээд эндээс гоё хөдөлгөөнийг олоосоо тийм гоё байрлалыг сонгосоо гэдэг. Тэр сэтгэлтэй. Энд бол бүхэл үеийн хамтлаг дуучтай зураг байна тий. Одоо хөгжмийн зохиолч, дуучин, хөгжимчин Боб Дилан байна тий. Одоо тэр дээр гэхэд Франц ерөнхийлөгч, Экс ерөнхийлөгчийн гэргий зөвөмсгч Карло Бруни тий. Бас хөгжим тоглох туртай, дуулдаг тий. Ер нь бол энэ хамтлаг дуучдаа заавал нэг тийм одоо биографич, намтрыг нөхөтлөж явдаг хүн фоточин байдаг байхгүй. Одоо баг хувийн гэж хэлж бодохоор цаг үед тоглолт мод бүх юм нэг дагаж яваад ингээд фотог нь авч идэг. Мэргэжтэй хүмүүс байдаг. А тэр хүмүүсийн бас нэг тийм чадвар харагдаж байгаа байхгүй эндээс. Тэгээс хаа хамаагүй бас авахгүй шийдэж чинь тий. Аюу гой байрлалд яг ингэж нөгөө хамт дуучдынхаа юг илэрхийлж ингэж зураг авдаг. Тэр утгаар нь би энэ фотошоп хийсэн. Энд ажил хийсэн. Энийг уран бүтээл байгаа. Энэ утгаар би Леди Гагаг зураг утсан байхгүй. Тэгээд ерөнхийдөө та нараа анзарч байгаа хөргүүд ингээд бүгд одоо ингээд тухайдаа биелц ч юм уу хэлц ч юм ингээд одоо бод байдраа тий ингээд бүтэн авч байгаа. Би Гагаг болохоор зориг дээр зөвхөн өөрөөс нүд авсан. Энэ нүд байхад одоо тухайдаа Гагаг илэрхийлэх хангалттай гэж үзэж байгаа байхгүй. Тэгээд энэ ч угаасаа өөрөө их хитгээд дуучин одоо энэ цаг үед нэлээд олныг шуугуулж байгаас олон залуу хөгжин дэмжиж бишрэгчтэй. Тэгээд энэ зургийн зохиомж бодоход зүгээр өөрөөс нүд аваад энэ нүдний дотор ингээд хүүх харна болоор шүү дээ. Болорн дээр юу байгаа? Зэрэгтэл байгаа. Одоо ойсон төрсөн. Тэгэхээр чи юу гэж нөхөр энэ одоо энэ тайзан эсрэг хараад зогсож гэсэн үг л дээ. Тайзан дээр зэрэгтэр ороод зэрэгтлийн төрсөн ингээд нүдний болор дээр ойж гэсэн. Энэ утгаараа ингээд өөрийнхөө орон зайг илэрхийлчих. Тоглолтны үеийн зураг ойлгосч байна. Дараагийн бүтээл энэ бол жаз дуучин ба Winehouse гэж. Amy Winehouse гэж. Англи өгшөлтэй. Тэгээ харамсалтай энэ бүсгүй 20 жил өмнө нас арчихсан. 27 наснда хорвоо гаргасан. 27-тоо хорвоо гаргасан одууд байдаг л да. Kurt Cobain ч юм уу те, Janis Joplin, тэгэл Jimi Hendrix ч хүртэл 27 тавьсан шүү дээ. Тэгээ гайхамшигтай сайхан. Энэ зургийг та хэдэн он зурсан байх вэ? Энэ инж дэс. Би яг хамгийн гол энэ хийхдээ бас дутаа орхицсан. Дуусгаг орхицсан. Яг бол энэ хөөр хорвог ажил хийх ёстой ажил хийж хамжаагүй явцсан учраас өөрийнх нь зургийг чвсэн бас дуусгаагүй дутаа орхисон. Тэгээд энэ мөн ялгаа авахгүй Саймон Карфункл байж энэ бас алдартай гайхамшигтай дуучид. Энэ Алиса Кейс орчин цаг. Энэ одоо бидлцэн үеийнх нөрийнх нь найз нөхдөж байна да. Энэ бидлцэн дөрүүд ингэ байж байна. Яг нэг үеийн одоо хамтд дуучид. Яг стилэн ч гэсэн яг ижил байгаа имижэн ч гэсэн ижилт. Энэ төр гарч ирсэн. Энэ Джон Лено Битлз сасныхаа дараа Якотод нээж Эрик Клэптонтэй тоглолцсон. Эрик Клэптон залуугаар авах гэсэн.
За энд нэг маш гайхалтай уран бүтээлчийн зураг байна. Энэ одоо бас зурхгүй байхаа аргагүй, ярихгүй байхаа аргагүй юм шиг юм чинь. Мик Жаггер гэж. Rolling Stone самтан гоцлооч. Мөнхийн хөдөлгөөнд байдаг. Одоо хүртэл тэр өндөр настай мөртөд. Та нар нийтээр одоо сая 50 жилийн өмнө тоглолтыг харсан бол бас савчаад гүйчих. Энэсээ тэр байнгын хөдөлгөөнд дуулдаг. Тийм дуучин байна. Бас нэг тийм дуучдын чинь нэг юу гэж одоо AC/DC-гээр Angels Young гитарчин буюусан барилтаа харддаг гитарчин шүү дээ. Байнга толгоос авлаас гүүгээстэй. Тэрнтэй адилхан энэ бас байнгын хөдөлгөөнд гүүгээстэй дуучин. Маш их хэрч хүчтэй. Том ориглоо 80 ориглуудын нэг шүү дээ. Тэгээд энэ сая 50 жилийн хойг хийсэн 50 насных нь ой биш. Хувь хүнийх нь 50 хамтынх нь 50 насны ой байхгүй. Тэгэхээр энэ ч мэдээж хамтгасаа хөгшин байгаа шүү дээ. Хувь хүнийх хувьд тэгэхэд тэр ирч хүчтэй гайхамшигт. Тийм учраас хийгдсэн сонгосон өнгөж юм галзуу тийм улаан гашгирсан өнгөтэйс. За ингээ үзэгчтэй нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Бид замын нөгөө тал буюу нэгэн гарцсан дээр хүрэлцэн ирсэн байна. Ингээд энэхүү гарц маань ямар учиртай гарц вэ? За энэ гарц бол Abbey Road гэж юм. Дэлхийд алдартай. Лондонд очисон хүн бол Abbey Road-аар явахгүй болоод мэдэхгүй өнгөрөөд амаа барьсан. Сүүлд нь амаа ярихаар ийм том гайхамшигтай алдартай гарц. Зүгээр явгууны гарц л та. Энэ Abbey Road-д Beatles-ийн Abbey Road студид одоо ер нь байгаа л да. Одоо Маккартни зарч. Энэ гарц энэ Abbey Road гэж угсаа альбом бит. Beatles альбом бит. Энэ альбомны овлашгын дээр авцсан зургийг хэднэр энэ шийдэл дээр энэ сонголтыг авч хийсэн байдаг байхгүй. Энэ чинь Пенсны авцсан зураг байхгүй. Би Лондонд Abbey Road хайгаад Abbey Road 2 байдаг. Мэдээгүй андуурч нэгэнд ихтэд буруу очсон. Би Лондонд 2 годомжаа андуурчсан. Нэг нь Abbey Road, нэг нь Гримич 2 буудлаас байдаг. Алдарт нь Гримич ч бас 2 адсан. Тэгэд Abbey Road би андуураад буусан чинь нэг өөр очинд очиж бүр гайхаад айгүй мэдээж годомд гарц байгаа юм чинь тийм. Нэг биш санагдаад би нөгөө фотогоо барьцсан явж тийм бүр биш өөрөөр барилга баригдсан. Тэгээд хүмүүс асууж чи төрсөн байна гэх. Ахаад сурж очсон. Тэгсэн яг энэ болохоор Abbey Road энэ хавийн байшин барьдууд ерөөс өөрчлөг. Яг тухайн үед байсан байшин ямар нэг хажууд нь түүнийг эвдэж барихгүй. Яг тэрээр харагдсан баг. Энэ гудамжийг. Тэгээд тэрнээс гадаа энэ гудамжны хоёр талд байгаа юм айлуудын хашаад тоосхон хашаад байдаг хгүй. Битүү гар үсэг. Ерөөс ингээд хүмүүс ирсэн жуучин гिचт ингээд янз янзын бал эдэлт банкын хэрэгсэл ингээд гар үсэг үлдээсэн. Тийм байт юм бэл. Тэгээд би яг мэдчихэж байгаа Abbey Road юм уу юм байна. Тэгээд тэгтээ энэ нийтийн хөдөлгөөн бол энд явдгаар явж байгаа. Зураг авах гэж байгаа түүхтэй юм бэл. Тэгээд авахулсан. За ингээ үзэгчтэй бид нэвтрүүлгийнхаа өнөөдрийн дугаарыг одоо үзэгч та бүхэндээ Эрдэнэт хотын маань уран бүтээлч зураач Батлаг ахын одоо уран бүтээлээс багахан хэсгийг нь та бүхэндээ үзүүллээ. Ингээд дэлхийн дуу хөгжмийн энэхүү их ариун их цуглуулга эдгээрийг та бүхэнд нэвтрүүлгийнхаа энэхүү богинохон хугацаанд бүгдийг нь та бүхэндээ танилцуулна гэвэл одоо барахгүй зүйл байна. Ингээд бид нэвтрүүлгийнхаа эхний хэсгийг үгээр өндөрлж байна. Замын нөгөө талд иргэн уулзцгаая. За ингээд дуу хөгжим сонирхогч үзэгч та бүхэнд энэ үчим энд хүргье. Ингээд хөгжим мэдээллийн тайм аут нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. Ингээд маа нэвтрүүлэг зураач чөлөөт уран бүтээлч одоо Батлаг ахын маань Эрдэнэтийнхаа үзэгч түмэнд хүргэж байгаа. Are you ready буюу та бэлэн үү хэмээх үзэсгэлэнгээс нэвтрүүлгийнхаа 2 дахь дугаарыг бид яг энэ цаг мөчид та бүхэндээ хүргэж байгаа та тана. Ингээд энэхүү танхимд маань ер нь ямар уран бүтээлүүд, ямар цуглуулгууд болчихсон мөлий. За энэ танхим бол үндсэндээ яг төв хэсэг гэж ойлгож байна. Энд угаас энэ 3D гэсэн 3D чугаас энэ үзлэнгийн тэг төв хэсэг нь очиод байгаа байхгүй. Эндээс ингэ бүх юм ундарч байгаас утгаарч. Ер нь энэ заалыг бас төв хэсгээр сонгож авсан байна.
Энэс бол ингээд Фреддигээс Queen хамтгаас ахуулаад тэгээд Пол Маккартанд ороод тэгээд энэ AC/DC мөн энэ бусад одоо Майкл Жаксон шээ дараагийн тагвар Майкл дараагийн танхим хүртэлхтэй шилжээд орчихно. За ингээд энэ танхимын одоо цуглуулга үзэсгэлэнгүүдээс хамтдаа бүгдээрээ сонирхцгаая. За тэгэхээр энэхүү үзэсгэлэнгийн одоо энэ танхимын хамгийн ихний одоо хэсэгт Английн алдарт Queen хамтлаг одоо энд залгарсан байна. Ингээд Queen хамтлагийн танилцуулга, ур бүтээл, пенснууд энд байна. За энэ бол англичуудын хамгийн хайртай хамтлагч бат. Ер нь бол чартт нэгд явж байгаа 1423 оноор тэргүүлчихсэн. Сүүлийн 5 жилийн одоо судалгаа гарах юм уу нэгд явж байгаа хамтлаг байхгүй. Хатан хандсан хамтлаг байгаа. Энэ бол 71 оны хамтлаг байгаа. Тэгэхээр гоцод дуучин Фредди Меркури гэж гайхамшигтай дуучин байсан. Би өөрөө Queen фэн л да. Миний Queen хамтлагийн фэн клубын гишүүний нөгөө membership үнэлэх байж байгаа. Фэн клуб тийм. Queen International Fan Club гэдэг. Энд болохоор Queen хамтлагийн 77 оны 6 сарын тоглолтын билет Лондонгийн Earls-Court тоглосон. Тоглолтын билет байж байгаа. Энэ дээр байгаа пянз авчиртай байж л. Энэ болохоор юу л да алтан бянз 24 каратын алтан бянз байгаа. Энэ нэг Queen хамтлагийн хамгийн алдартай дуу гэдэг энэ англичуудын хамгийн сонсох дуртай гэтээ ерөөсө дагаж дуулж чаддгүй тийм төвөгтэй дуу нь рок опертой Bohemian Rhapsody. Энэ угаасаа дандаа нэгд явж байгаа байхгүй хүмүүсийн санал суулгаар бол. Тэгээ энэтэй холбоотой ярих энэ одоо EMI Records энэ бол юу юм бэ? Пенсны ханшны ном л да. Ерөнхийдөө үүний ханшууд байдаг. Тэгээ энэ бол 90 оны ханшаар явж байгаа. Энэ зөв 90 оны ханшны номон дээр одоо энэ гарсан байна л да. Bohemian Rhapsody гэж энэ ач. Энэ 200 фунт байгаа. EMI Records 2375 энэ код нь EMI 2375 код нь байж байгаа. Тэгээд 90 оны ханшаар 200 фунт. Одоо 200 фунт ч Монгол мөнгөөр 400 мянга л да. 90 оны 400 мянган үнэтэй гэсэн энэ сингл. Одоо бол ер нь он цаг үлрэх тусмал улам л үнд ороод байна. Тийм ч одоо энэ чинь ухаандаа 20 жилийн өмнө хайшгаар боддог. Тэгэхээр бас хэцүү шүү дээ. Өдрөтөө үржүүлж өсөх юм хийдэж болцсон юм байдаг. Айгу хоор өнцөх юм байна. Би бас нэгэн хайжгаад болчихсон. Ийм сингл байгаа шүү. За энд одоо таны уран бүтээл. Энэ болохоор Фредди Меркури. Фредди Меркуригийн угаасаа үндсэн зогсолт гэж байдаг. Энэ уус яг энэ зогсолтоор хийсэн баримт байдаг байхгүй энэ Швейцарт гэдэг. Тийм энэ зогсолтыг авч байгаад ингээ хийсэн. Энэ уус ингээ өөрийнх нь энэ дэр энэ зурган дээр болохоор өөрийнх нь ирч хүч одоо тайзыг байлдан дагуулж тайзыг эзгэнж байгаа тэр төрхийг гаргахыг оролдсон. Уг хүн өөрөө их бүрэг хүн гэж байна. Ичмхэн тайзан дээр гарахаараа өчнөө олон байлдан дагуулж 250 мянган үнэтэй хамгийн дээдлийн стадион дүүрэлт нь Рио де Жанейрод 250 мянган дүүрэлт стадион байдаг байхгүй. Тэрийг дүүргэж гисэн баг. Queen хамтар. Ер нь энэхүү одоо зургийг та хэдий хугацаанд зурсан бэ? Энийг нэг 2 сар хийсэн баха. Тэгээ энэ бас нэг тийм удаан ухаад байх тийм техник биш байхгүй. Яг тухайн хүн өөрөө тийм аюутаа учраас тийм буцалсан оргилсан юм ирчтэй хүн учраас энэ чинь ингээд нухад зурх юм бол нөгөө зураг нь бас тийм бол. Тэгэхээр нэг жоо айлхаар онсон шийдлэр ингэж хурдан дуусгах хэрэгтэй байхгүй. 2 сар. Яг хатаа цааш нарыг тавьж байгаа бол тэгээс 2 сар ингээд зураг байхгүй те. 2 сарын хугацаанд хатаал ингээд ерөнхийдөө дууссан. Тэр нэг яг хийгдсэн юмнууд нэг 20 хоног дотор хийсэн баг. Ер нь. Угаасаа энийг хурдан дуусгах тийм темпер хийсэн баг. Уг хүн уус тийм үү. Айхтар тийм хөдөлгөөнтэй тийм тайзыг ингэж байлдан авч чадсан. Бас мөртлөө пабанд ороход 10 хүн байх хичээл ордог гэсэн гэж байна шүү дээ. Айгу тийм бүрэг хүн. Хувийнхт сан чанар айгу сонир. Одоо ийшээ ингээл Queen үргэлжилчихлээ. Тийм одоо ийшээ түүх нь бол үнэхээр барагдахгүй юм шиг. Эний тухай бол ярихдаа бүр хитэн цагаар ярих асуудал байгаа байхгүй. Queen хамттай холбоотой юм. Тийм учраас энэ зүгээр ингээл дурдаад өнгөрөө. Одоо энэ болохоор Фредди Меркури өөрийнх нь гаргасан цомог дотроос хамгийн бэст цомог нь байж байгаа юм. Одоо энэ болохоор Брайме соль гитарч юм шүү дээ. Браймегийн өөрийнх нь гаргасан цомог дотроос хамгийн шилдэн гэдэг. Ингээд энэ одоо Рожер Тейлерийн цомог гэмэйт. Энэ дээр бас 2 пенз байгаа. 2 алтан пенз. Та тэгжсэн шүү дээ. Англид одоо бас нэг тодорхой хугацаанд амьдэрсэн бас хэдэн жил болсон. Тэр хугацаанд одоо Queen хамтлагийн одоо
Үнэн ч фэний хувьд одоо үлдсэн амьд сэрүүн гişүүдтэй нь одоо таарлах ч юм уу уулзах ч юм уу тийм боломж бол олдчихсэн үү? Таарах боломж нь би 2 удаа тоглолтын үзсэн. Тоглолтод яг нэг Golden Circle гэж одоо хамгийн яг стейжэнд тайзанд яг наалтсан хэсэг байдаг. Яг тэндээс 2 удаа тоглолт үзчихсэн үнэхээр тэгээд. Үнэхээр юу юм бэ гэдэг. Асуудал ярих юм байхгүй. Катастроф ч сонгодог рок үзчихв. Зүгээр Primate би нэг азтай тохиолдолд уулзсан. Бид нэг одоо манайхан 100-ны маллаа энэ гэж хэлдэг. Тийм 100-ны маллаа хамтхан шагнал авах ёслол төр нэг очиж. Аста яг то би өөрөө хүн хамтад зур зурсан учраас хүмүүс мэддэг болсон учраас тэр одоо 200 хүмүүсийн бүрэлдэхүүнтэй тийм юм тэр бас нэг өргөх тийм завшаан тохиолдсон. Тэр өөрийнхөө зургийнхаа буйнаар. Тэгж нэг энэ гайхамшигтай топ 10-д ордог гитарчин шүү дээ. Тэр гитарчны гарыг нэг барьж үзчихсэн. Соёл. Маш том аз завшаан болов. Тэгэлгүй бид чинь угаасаа эн чинь юу юм бэ лээ. Том биерхүү айгүй нурууд залуу байсан. Тэгээд өндөр тийм одоо бол настай өвгөн болсон л тийм гой гитар тоглож байгаа тэр 13 гайхамшиг шүү дээ. Би хүн тавьсан мөр ихнээс л дууссан сонсдог. Алгас энийг гэх юм баг байдаг юм. За ингээ үзэсгэлэн маань цааш үргэлжилж өгнө. Ингээд яриад явах юм бол маш олон уран бүтээлчтэй. Одоо энэ хамгийн сүүлийн нэр алдарт төрсэн уран бүтээлчдийн жишээ гэвэл одоо Adele 21 түүний он гэж юм одоо. Грэмийн 6 удаагийн шагналт. Тийм 6 удаагийн шагналт. Бордолтоор Beatles-ийг рекорд гэдэг Guinness орчихсон энэ альбом чинь 21 чинь. Мундаг альбом л та. Энэ бас Predator холбоотой юу гэж байгаа. Энэ би ч 7-8 жил өмнө энэ номыг авч ирсэн. Олд цовртой ном. Яс сахалж авч ирсэн. Одоо 8 жил өмнө шүү дээ энэ чинь. Италид үлдэрсэн Фредигийн энэ ном байгаа. Нилээн 300 фунтаар ч авч ирлээ. Дотроо юм юу. За. CD нөттэй. CD DVD нөт. 2 DVD 4 CD энтэй бас байгаа. Ардталтаа бас байгаа. Эндээ бас. Ингээд ийм ном байгаа. Дотроо өөрөх нь амьдрал номтер бүх юмд нь хүүхд хүүхнүүд бичсэн тийм. Ийм ном байна. Барселонож гайхамшигтай тоглолт үзсэн. Яг л өөрөх нь драфт. Гайхамшигтай гоё ном байна. Нэг юм ном байна. Энэ юу болохоор микрок гэж фото зурагч. Уусаа энэ микрок гэж фото зурагч авсан. Тэр угаасаа хамтад дуучдын фотог авч нэг архивлж яадаг тийм нэг дагаад авч яадаг тийм хувийн зурагч шиг тийм юм. Тэгэхээр нийлээд хамтдаа гэрээтэй байсан юм шиг байна микрок. Микрокийн авсан зургууд. Тэгээ яг өөрийнхөө юугаар патентээр хийж байгаа энэ доо. Энэ ч микрок. Микрок коллекшн гэж байна. Энэ. Энэ бас 24 карат гол. Энэ нуух нь. Тэгээ энэ дээр их гоё утсан. Би бол рокстар байхыг хүсэхгүй. Би амьд домог байхыг хүснэ. 600 шиг. Фредди Меркуригийн хэлсэн үг тийм. Энэ зүгээр од байхыг хүсэхгүй. Домог байхыг хүсэж бас том хүн. Өөрийгөө бас мэдж илж байгаа л да. Тим юм хийцсэн ч тийм. Тийм бас хүний нөгөө саний эмэр рекордсын бохомор ачаад зүгээр силвер гэж нөгөө мөнгөн бянзаар чимэглэм мэгэр хийсэн. Алтан бянз мөнгөн бянз гэдэг. За тэгэхээр одоо бидний хажууд одоо агуу дуучдын нэг хөгжмийн зохиолч те Пол Маккартны одоо уран бүтээлээ зурсан. Энэ одоо сэгдийн хугацаанд зурсан зураг. Пол Маккартн одоо хэдэн оны байдлаар байна. Энэ Wings тоглож байгаа юм. Нэг 84-5 оны байдал. Гэхдээ Полыг зурхаас Beatles бүр тусгаад авч үзэхээс өөр ямар ч боломжгүй юм байхгүй. Тийм юу нийт нэг явахсаа хавтахаар аргагүй заавал ингэ бүр гоцолж өнгөж бүр тухайд нь бүр зурж тусад нь бүр ярих асуудал байна. Яг тэгэхээр Beatles ч ингээд тарсан шүү дээ. Тоглолтоо хийгээ болоод тарахад бүгд ингээд тусдаа өөрсдөө уран бүтээл өгөө явсан. Зүгээр Wings ч хамтлаг байгуулад Пол явахад Пол ингээд яг тэр чигээр Beatles-ийн имижийг аваа явуулсан байхгүй. Яг ингээд Wings сонсгож ерөөс нэлээд сайжирсан Beatles. Одоо орчин үеиг Beatles бодож явчих واخ. Буяг ингээд тэр өөрийнхөө имиж өөрийнхөө тоглолтын одоо нэрхий зохиомжж байж тээ аялал бүх юм ингээд аваа явсан учраас би Пол дээр Beatles мэдэрдэг байхгүй. Тийм учраас би Полыг бас өөр хүн сонсохын адил би Куньесээс сонсдог адил Пол Майкл Джексон нэг хоёрыг бас байнга сонсч байдаг. Полын аялал гайхамшигт. Илхийн нөгөө
юунд бас жагсаалтанд орсон энэ бөмбөрцгийн шидэг 10 хөгжим зохиолч гэж жагсаалт гарсахгүй юу. Моцарт, Бетховен гэл одоо яг классикаас ингээд орчин цаг гээд ерөөсө орчин үеийн хөгжмөс Пол байдаг шүү дээ. Хөгжим зохиолчдод тоо. Дэлхийн яг шилдэг 10 дотор. Тэгээд бусд нь дандаа юу гэдэг нөгөө оперын дуучин юу сонгодог Чайковский энэ төр тийм. Тэгэхээр бас тэр үзүүлэлт чинь том юм орчин үеийн төлөөлөл болж байгаа тийм. Полын тийм яриатай. Пол бас гайхамшигтай учраас би Полыг зурсан бүтээлүүд нэг бас л нэг юу 40 орчим хоногт хийгдсэн. Би бас яг нугсан зураг би олон хоног зарцсан зураг бас хурдан дууссан зураг байдаг. Ялангуяа Пол тийм Фреди ч юм уу тийм дэсэлсэн энэжсэн интервьюст янжсэн эдний хөрөг дээр мэдээ удах нь өөрөө буруу байхгүй. Удаан нухаж ингэж зурх нь өөрөө буруу болчихдог байхгүй. Ийм тийм эрчтэй гоё цовлог хүмүүсийг өрөөсөө ерөөс баг нэг анцгаар гэсэн юм тийм. Тэгвэл нөгөө тийм гардаг байхгүй. Характер нь гардаг. Тэгээ яг энэ хэсэгт угаасаа би Полис энэ хэсэгт би нөгөө үзснийхаа ерөнхий зохиомжийг эвдээд ингээд пенза дээш нь автсан юм. Дээрээс ингээд хандагаад урсч орж идэх юм яг тэр сэтгэлээр ингээд пенза бүр дээш нь таас руу гаргацсан. Одоо 100-ны баг шилдэг дууны одоо баг эхний 10-т баг нэгдүгээр нь гэж болно доо. Yesterday дуу байдаг шүү дээ. Тийм тийм яг. Yesterday-г нийтдээ 2000 орчим дууч дуусан гэдэг юм байна. Дэлхийн булан бүрт шүү дээ. Үндсэн булан бүрт. Манайхан дуусан үг мэдгүй ямар ч тийм тав үзэл байт юм бэл. Тэгээс мэдээж сайжруулж болж байгаа л тийм. Шилдэгүүд л. За ингээд дараагийн хэсэгт маань одоос ярихгүй байхын аргагүй бас энэ YouTube баана тийм. Ирландын гайхамшигтай гоё амтдаг шүү дээ. YouTube Ирланд гэж ярьдаг шүү дээ. Баана. Оныг алтан бензин, YouTube алтан бензин байж байна. Бэлцээ үеих төстэй хамт зөндөө олон байдаг байхгүй юу? Анимац гэдэг юм уу? Тэгээ нөгөө холлес ч юм уу төстэй хамт байргадаг. YouTube-д төстэй хамт юу олддгоо. Миний бодлоо. Тэрээс гадна эдний нөгөө хувцас бас бие авч явах магнит нь бас их гоё байдаг байхгүй юу? Дэндүү орчиндаг. Одоо бас гитарч нь Адам Клейтон гэл тэгээ одоо госол дуучин Bono гэсэн үед бол бас агуу юм шүү дээ. Агуу. Бас улс төрч. Нүүбий хэлж тийм. Ингээд зураг авалтыг харж байхад энэ YouTube-ийн зургуудыг сайн авсан байдیں۔ Тэгэхээр мэдээж ч зураг авуулж байгаа хүмүүс ч өөрсдөө сандаа хийж байгаа шин ингээд тэгээд тэгэхээр эднийх бас эстетик сайтаар мэдрэмж сайтаар хүмүүс идэв биш үү. Зураг авалтын зохиомж энэ их сайн байдаг шүү дээ. Бодоочд бол мэддэм да энэ зургийн зохиомж гэдэг л зүгээр нэг юм жагсаагаар авчаагүй ч юм уу тийм айгуу гоё авдаг байхгүй. Тэгэхээр баскетар ч Адам Клейтны одоо ер нь дэлхийд нийт төгсөн ялангуяа кино сонирхч төгсөн аян л нөгөө бэлэгдэшгүй даалгавар буюу Mission Impossible киноны аяа өгдөг шүү дээ. Тэрийг одоо бас зохиосон гэдэг юм лээ. За энд нэг уран бүтээл байна тий. Энэ одоо уран бүтээл гэдэг нь энэ Америкчтай гэрээ нөгөө юу шүү дээ дотор зураг гаргач дуусаагаа. Энийг энэ өөр юу хэлэх гэсэн хэрэг энэ үзсэн бол яг ингээд бүрэн төгсгөөс гараас гараагүй мэд. Одоо энэ үзсэн ингээд ер нь бол ингээд хийгдэж явах хэрэгтэй. Тэгэхээс би энэ бүгдэн хөгжмийн урлагийг одоо нэг хинүүхэн зааланд нэг багтааж ч юм уу бац чадахгүй шүү дээ. Энэ тийм учраас хязгааргүй дуусчих гэсэн санаа. Тийм учраас ингээд энэ зураг дутуу хийгдэж байгаа. Дараад нь дуусах хэрэгтэй гэдэг. Гэтэ энэ нөгөө урлан дуусаагүй учраас энд ингээд урлан үргэлжлэж гин гэсэн санаагаар энийг тавьчихсан. За ингээд дэлхийн бас рок хөгжмийн ертөнцийн томоохон төлөөллүүдийн нэг хамтлаг байна. Чиглэг байх тийм. AC/DC гэж. За энэ одоо зураг маань чухам юу илэрхийлж юм. AC/DC нэлээд бас залуу цагийн бүтээл. Тэгээ нугасаа 79 оны энэ Hatchwood гэж нөө там руу явах хөргөнчтэй гэж альбомд нь зориулсан. Тэр альбомд нь овлаашглаа. Гэтэ тэр нөгөө зохиомж яаж авсан гэхээр дээлимээ сон дээр ингээд эдний тухай материал гарцсанаар ингэж авсан. Одоо тоглолтод болох гэж байна. Ингээд энэ 79 оны сонингоор авчихгүй. 79 оны сонин гэж тийм. Ингээд энэ тухай DC/DC амтын тоглолтын тухай мэдээл гарцсан ба. Тэгээд гिचвт угаасаа юм нөгөө аим шиг амт хүчээс ингээд өөрөөсөө шатаж байгаа байхгүй. Сонин хэвлэн шатаж байгаа гэсэн тийм санаатай. Энэ зүгээр тийм энгийн амтлаг биш тийм. Би ч юм түрүү ярьжсэн нөгөө өхөөс өмнө заавал үзэх ёстой 50 хамтлаг дуучдын чагсаалт байдаг байхгүй. Та before you die гэж. Өхөөс өмнө заавал амжилт үзэх хамтлаг дуучдын
жагсаалтын нэгд байдаг хамтлаг байхгүй. Тэгээ би нэг тоглолтыг 9 онд үзчихсэн. 2009 онд. 2000 онд хүмүүсүүд тоглосон байлээ. Тэгээд 9 он хүртэл 9 жил ингэж хизээ тоглох мэддэггүй ингэж дууншиж жагаад баг арайч тарчиж байгаа юм шиг удаа гэж хайцсан. 9 онд гинтэн гадарсан. Гарч ирээд тоглосон. Тэгэхэд 5 дугаар танилцуулууд нь тийм. Энэ эсэдэсгийн шилдэг альбом нэ чинь. А тэгээ энэ тоглолтын плейтнүүд энэ тэгээд эсэдэсгийн цомгийн жагсаалт нь байж байна. Хамгийн анхны бүрэлдэхүүнээр Bon Scott байсан. Бүрэлдэхүүнд нь 80 он нас орчихсан залуу. Энэ залуугийн хувьд ярих энэ жилийн шилдэг 50 одоо фронтмен гоцод дуучны нэгд орсон бил. Хоёрт нь Фредди Меркьюри орсон бил. Дараад нь Брайан Джонсон орж ирсэн. Нас орсны дараагаар ингээд ухаантай фронтмен гоцод дуучны 20 удаа солигдсон хамтлаг. Тэглээгээд ерөөсөө юугаа алдаагүй. Улам цаашаа юм чинь. ACDC-ийн хувьд таны сонсох дуртай дуу ямар дуу? Нөө ACDC нөө Touch Too Much гэж. Олон дуу бас л би Queen ACDC хоёр бас нэг яахгүй шүү. Гэтэ нөгөө Baby Don't Go гэж бас гоё дуу байт. Тэгээд ер нь гоё дуу би тийм байт. Одоо гитарчны хувьд бол бас өөр юм гэсэн одоо алхалттай шүү дээ тий. Энэ угаасаа бичсэн. Ер нь Chuck Berry-гээс болцсон шүү. Тийм Chuck Berry-гээс удбаатай гэж байна. Тэгэхээр Chuck Berry зүгээр хэсэгэн зуур нэг тийм хөдөлгөөн хийдэг. Энэ зүгээр бүтэн тоглолт шүү дээ. Тоглолтын дур шүү дээ. Би бол олон гитарчдыг бас сонсч харж үзэж DVD-гээс ч юм уу бас нөгөө харьцуулт хийдэг. Өөс дуртай. Тэгэхээр ер нь барилтаа хардгуун байна. Одоо гитарчд ч ингээ барилтаа харж тоглодог шүү дээ. Сойд энэ чинь сойд шүү дээ. Сойд гитарч. Тэгэхээр ер нь тэр толгой тарих барилт харах ямар ч боломжгүй юм даа. Байнгын гүүгээстэй толгой байнгын хөдөлгөөнд ийм гитарч юм баггүй. Тэгээ тэр хоорондоо тэгээд бүтэн угаасаа хамтлагын имиж нь болж явдаг гайхамшигтай гитарч. Яг нь номер гитарч нь Стив Вэй гэж юу жишгээр авч үздэг л гэхдээ миний хувьд бол яатч нэг л байдаг л та. Өөрийн одоо гэсэн гитарын барилт хөдөлгөөнийг одоо брэнд болгож чадсан тий. ACDC авлын гитарч Angus Young бас энд Батүлэг ах маань зурсан байна. Энэ зургийн талаар. Энэ бас түрүүний би нөгөө Маккартны ярьсан ялгаа авахгүй. Энэ чинь Маккартны бийтээс би онцлоо гэдэг шиг тий. Тэрнээс ACDC-ийн гитарчныг бол зурхгүй тусдаа авч зурхгүй харах байхгүй. Энэ угаасаа тийм учраас бүр зургийг бол замид ингээд юу яадаг байхгүй. Тэгээ өөрийнх нь сэтгэлийг хөдөлгсөн, тэр миний сэтгэлийг хөдөлгсөн тийм юм зурнах зүгээр тийм зүгээр юу маягтай, тоо маягтай юм хийхгүй ш. Тийм учраас энэ гитарчны зурх төр би өөр их бүр зурмаар санагдаж байгаа хийж байгаа учраас ингээд тэгж дурж хийсэн мөгөөс амттай байхаас гадна гоо чанартай болдог. Энэ улаан өнгө давмгаас нэлээд хурц болсон байна тийм ээ. Тийм энэ угаасаа энэ байнгын хөдөлгөөнд байдаг. Тэгээд угаасаа энэ өөрсдийнхний тоглолтын дөнгө аялгаатай нэгдэж байгаа өнгө байхгүй. Одоо энэ өнөөс өөрөө бас авах тийм юу болчиход байгаа юм байна. Бодож бодож яг энэ яг илэрхийлэх өнгө нь улаан байгаад байгаа байхгүй. Зураач чөлөө төр мөтөлж Батлаг ахын одоо цуглуулга дэлхийн дуу хөгжмийн цуглуулга тийм ээ. Үүнд одоо зөвхөн гадаадын хамтлаг дуучид гэлтг бас одоо Монголын маань бас алдартай хамтлагийн төлөөллүүдээс бас байна л да энд тийм ээ. Соёл эрдэнэ хамтлаг байна тийм ээ. Ер нь Монгол пянзал байдаг л да дээхүйд гаргасан одоо энэ сугарлууд Монгол айлгууг бол тухайда Баян монголчуудаа соёл эрдэнэ тэгээд тухайда манай уртын дуучид байна. Тэгээд одоо бүр үлгэр төсөрт байдаг штэ. Тэгвэл би зүгээр яг соёл эрдэнэ авсан гоо соёл эрдэнэ өөрөө манай 100-ны манлаа хамтлаг. Маш олон дуучид эстрадын одоо Монголын pop rock-ийн хөгжмийн одоо юунд одоо энэ амбулт айгүй олон гişүүд энэ 100-ны манлаа хамтлаг 100 соёл эрдэнэд дамжиж боловсрдож ухаанда хүмүүжигдэж тийм ингэж гараагаа ихсэн байдаг учраас энэ хамтлагийг дээжинт гэдэг монголчуудынхаа пенсны дээжинт соёл эрдэнэ хамтлаг. Миний хувьд тэгж боддог шүү дээ. Одоо ингээд Монгол pop гэдэг шинэ урсгал бий боллоо, зарлан дуугатлаа гэж яригдаад байгаа шүү дээ. Соёл эрдэнэ хамтлаг тухайн үед Монгол pop-ыг бий болгосон юм шүү. Би тэгж боддог шүү дээ. Зүгээр хэн нэг нь одоо заагаагүй шүү дээ. Ер нь одоо яг анх удаа гитар барьж үзсэн хүмүүс чинь соёл эрдэнэ хамтлагаас ихтэй шүү дээ. Ер нь бол угаасаа соёл эрдэнэ хамтлагч байгуулахад ятгчид одоо манай энд дэсэн соёл эрдэнэ даргаас Цэрэнгбатаа бас байт юм билээ. Яг одоо Аранбаат нэтэр дөрвөн банк байгуулаад тэгээд дараад нь загтхан хөгжмийн эзэмссэн билээ. Тэгэхээр эд чинь нөгөө ямар нэг тийм бодлогоогоор ингээд яг өөрийнхөө сэтгэлээр ээж байгаа учраас тэр чинь уусаа
Нэг Монгол юм чинь тийм л гэдэг шүү дээ. Бид нэг тийм хин нэг заалахгүй ч юм уу те. Өөрөө нөхөж байгаа нэг Монгол юм болчихдог. Тэр утгаараа бол энэ Монгол pop юм ч юм уу. Монгол rock ч байсан. Энд л үүсэл гарна. Энэ хамтдаа сошиал бод гэж боддоо шүү дээ. Угаасаа шин юм биш ч угаасаа байгаад хийгдсэн урд нь хийгдсэн юм шүү дээ. Монгол pop гэдэг чинь. За тэгэхээр үзэгчтэй тайм аут хөгжим мэдээллийн хөтөлбөр маань одоо зураач, уран бүтээлч, чөлөөт уран бүтээлч Батүлэг ахын Are You Ready буюу та бэлэн үү үзэсгэлэн дээрээс үргэлжлэн та бүхэндээ хүрж байна. Би энэ үзэсгэлэнг анх ингээл орж ирэл үзэхдээ бас нэг зүйлийг анзаарч байсан л да. Нэгэн талд одоо хуучны пянц одоо үзэсгэлэн бол тавигдсан байна. Тэгэхээр ингээд орж ирэхэд бас ингээд пянц намуухай гიშгэлээд тий яг энэ үзэсгэлэнгийн бас нэг уур амьсгал шал өөр байсан л да. Пянц сонсох гэдэг одоо ойлголт нөгөө яг манад нөгөө ялангуяа залуучуудын хувьд бас байхгүй шүү дээ. Одоо CD, MP3 мөр iPod гэх. Зүгээр пянц одоо яг ингээд банк сонсч байдаг хүний хувьд бол ялгаатай байдаг. CD, пянц хоёроо ялгаа байдаг. Пянц сонсох хамаагүй яг нөгөө шууд бичлэг хийгдсэн байгаа шүү дээ. Тэгээд тийм юу байдаг бичлэгийн гоё шуум энэ төр байдаг. Тэгээд пянцанд бас олон чанар байна л да. Пянц ч өөрөө цуглуулга учраас пянц ч өөрөө их тийм эмзэг учраас хүн гамтай харьцдаг, нямбаа харьцдаг. Тэрүүгээр ч гэсэн нөгөө CD-нээс өөр CD бол шалгуулж хийгээд цаана автоматар бүх мачдаг. Пянц тэгэхгүй бүх юм гараад байгаа учраас тийм байдаг. Тэгээд энэ пянцны хувьд ярих юм бол одоо манайхан чи пянц одоо хийхдэгэ болдсон. Ер нь ингээ модоос гарцсан ч юм бас тийм гаж ойлгоцсон байгаад гэдэггүй. Тэгээд тэр нь одоо их буруу юм аа. Пянц одоо ч хийгдэж байгаа. Зах зээл нь байж байдаг. Одоо борлуулалтанд бүгд ингээ шинэ хамтад дуучдын пянц гэсэн ингээ цомогч гэсэн CD-гээрээ бол мөн пянцаар бас гарч байдаг. Тэгээд ингээд танаа нэвтрэл бол их сайхан нэвтрэл хөгжмийн нэвтрэл. Тэгээд энэ одоо нэгд одоо төмөө олонд дандаа юм гоё шин сорог мэдээлэл өгч идэг хамтдаг дуучдын тухай хөгжмийн төвийн тухай танилцуулж идэг. Ийм учраас та бүхэн мөн бас үзэгч түмнийхээ олонныхоо одоо сонирыг мэлаагаад мөн дээр нь бас шинээр пянц өлгөж авах гэж гоё юм байдаг. Энийг удаахан өөрөө нэлээд олон үзчихсэн учраас энэ боломжийг ингээд дүүтээ олгоод ингээд та бүхэнд ингээд Nirvana хамтлагийн Nevermind гэж шинэ пянцыг өлгөж авахыг одоо хүсэж байна. Тэгээд энэ пянц маань болохоор ерөөсө худалдаанаас аваад задлаагүй пянц байгаа. Өөрийнхөө энэ үн энэ байж байна. 30 фунт стерлинг үнэтэй. Nevermind альбом. Ерөөсөө ингээд яг өлгөд бий. Задлах бий. Ингээд өөрчлөлт хийж байна. За баярлалаа. Nevermind, Nirvana энэ одоо үнэхээр миний бас те сонсох дуртай хамтлагийн нэг. Одоо тэгэхэд одоо бас дуу хөгжмийн, рок хөгжмийн төвөнд бас цоошин урсгалыг бий болгож ирсэн те. Өөрсдийн өнгө төрхийг авсан. Kurt Cobain. Одоо бас энэ Nirvana хамтлагийн одоо энэхүү Nevermind одоо цомгийн гаднах одоо зураг, cover зураг гэдэг шүү дээ. Энэ зураг бас одоо дэлхийн шилдэг cover зургуудын дээгүүрт бас зураг юм лээ. За ер нь пянц сонсоог их удсан байна. Би одоо 94 5 онд ер нь пянц сонсч байсан шүү. Хамгийн сүлд те. Яг цоошин пянц тавих бас боломж. Хоол боломж. Тэр үед одоо пянц тоглуулагч манай аав ээжийн баг анхны одоо гэр бүл болохтой авч исэн одоо ах хэрэглэлтэй тэр цахилгаан хэрэглэл гэж байсан пянц байсан. Тэгээд тухайн үед бас их сонсдог байлаа. За энэ пянц тоглуулагч ба нэлээ бас сүүлийн пянц тоглуулагчтай орох юм шиг байна тийм. Яг наач нөгөө бас автомат байна. За Nirvana тий.
За. Nirvana хамтлагийн дуугаас сонсоогүй юм байна. Ялангуяа Пензаар сонсно гэдэг чинь бас л гайхалтай зүйлс шүү дээ. Таны түрүү хэлжсэн үнэн л дээ. Пенз бол ерөөсө хуучраагүй, хоцрогдоогүй. Одоо ч гэсэн сүүлд гарч байгаа шинэ залуу хамтлаг дуулж дүртэл одоо өөрсдийнхөө цомог, одоо DVD ч юм уу гарах яаж байгаа. Пенз бол заавал гаргадаг тийм ээ. Сүүлийн үеийн хөгжмийг одоо бас тодорхойлоход хэцүү болчихлоо тийм. Яг тийм ийм урсгалаар дэлхийн дуу хөгжим хөгжиж ийн гэж бас хэлэхэд хэцүү болчих. Одоо хуучны одоо аялгуунууд эргэж бас орж ирж байна. Ялангуяа жаз хөгжим маань сүүлийн үед бас их эргэж орж ирж байна. Гэхдээ сүүлийн урсгал одоо хип-хоп урсгалтай жаз хөгжим холдох ч юм уу, рок урсгалтай хип-хоп хөгжим одоо хорших ч юм уу тийм холдож уран бүтээл болж гарч ирчихсэн тийм. Миний бодлоор бас. Тийм. Яг л одооны дууч тамхуудыг 30-40 жилийн дараа бас яаж аль нүцээс харж үзсээс мэдэхгүй байна л да. Тэгвэл Beatles-ийг ирэх сонсож байгаа шиг, Queen сонсож байгаа шиг сонсохгүй болж дотроо боддог шүү дээ. Queen, Beatles ч гэдэм AC/DC, Elvis Presley ч гэдэм үү тийм Rolling Stones тэр чинь ерөөсөн. Энэ нэг юм юу хаа ялангуяа бүр ингээд юм аялалгүй гэж гоё юм байх юм аа. Одоо AC/DC дээр зүгээр жишээ авч AC/DC heavy metal rock хамт гэж байна. Гэхдээ IT гэдэг байхгүй. AC/DC сонссон дараагаар ингээ аманд ингээ дахилтан ч юм ингээ аялалтад байдаг. Тийм төгс төгөл төр аялалгүй гэж нэг бас аваа яваад байдаг. Тэр үед одоо бас ингээ рок хамт зөндөл юм байна. Бас нэг наалдаад нэг 7 хоногийн дараа ч юм бол байна бодоод байх ч юм бас юм хайшаал бол тийм. Дээр нь бас ингээ зэрэг гэж нэг авах тийм. Queen-ийн тоглолт ч юм AC/DC ч юм уу одоо Aerosmith ч юм уу тийм классик кисэн энэ дөрөс юм мөөжсөн сандал дээр сууна одоо жоохон тамирцсан сандал дээр сууна гэхээс тэр сандал дээр суух юм байхгүй шнэ дээрээс босоо. Эсвэл бүх хүн босоо тэгээд дээр нь хөдгөөд тэгж хүлээж авч. Тэгээд дээр нь одоо Michael Jackson клипүүдийг хараа. Юу клип одоо амьд тоглолтууд үзээр. Тоглолт эхлээл ерөөс ингээд хүмүүс хахаас эхлээл ингээд ухаалтж явнаад ерөөсөө өөрийгөө хянч чадхаа байж. Хүн өөрийгөө хянч чадахгүй байдалд ортол тэгж тайз эзэмдэж байгаа байхгүй. Өнөөдөр тийм дуучид бас манад байна уу бас тийм. Монгол тийм хамтлаг байна уу бас юу гэх тийм. Тэгэхээр үзэгчдийг бүр орилоод ингээ уйлт дуулна гэж бол асуудал байгаа байхгүй тийм. За ингээд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Ингээд үзэсгэлэнгийн дараагийн тэмдэглэл рүү орцгоё. Тэгээд бид та бэлнэ үзэсгэлэнгийн дараагийн танхимд орсон байна. Энэхүү танхим бол агуу хөндлөлийг одоо үзүүлсэн тийм танхим байгаа. Дэлхийн попын хаан гэдэг одоо Майкл Джексны одоо дурсгалж зориулсан бүхэл бүтэн танхим байна. Тийм ээ. Тийм. Майклыг бол яхаа хөдөлгөөр жинэстэй поп хөгжмийн хаан гэдэг тэр үнээр зүгээр нэг тийм бүгдэн тийм хөгжмийн урсгалыг ноёлж хаалж яваад тийм. Тэрний хаан байна гэдэг бол үнээр асуудал байхгүй. Тэгэхээр тухайн уг хүнд угаас ингээд тусгай болон энэ танхимыг зориулсан. Дээр нь 2009 оны Лондонгийн 50 тоглолт гэдэг алдартай бүр 50 тоглолт зарлагдсан байсан байхгүй. Тэгээд тэр үед нь би Лондонд үйдсэн. Тэгээд 50 удаагийн тоглолтны бүгд клип зарагдсан. Тэгээд нөгөө билет нөгөө 50 тоглолт гэдэг юм бол маш олон тоо байхгүй. 50 удаа тоглолт гэдэг. Тэгээд машаас нөгөө билет сонголт айгүй чөлөөтэй суучаас. Би нөгөө 7 сарын 24-ний өдрийн билетийг сонгосон байхгүй. Яг тэр 7 сарын 24-нд манай гэр бүлийн эхнэрийн маань төрсөн өдөр байхгүй. Тэгээд дээр нь бусдад нь бол төрсөн өдөр нь бэлэг болгоод Michael Jackson тоглолтоор бэлэг барьчихыг бас бодсон байсан. Тэгээ би тоглолт эхлэхэд нэг сарын хугацаа үлдчихээд зайл хугацаа ямар юм өмсөж явах юм уу гэл. Тэрийгээ бүр бэлдээд бас нэг Jackson үзэж байгаа юм чинь догтлж шээ бас тийм. Өглөө усвал календар харддаг тэгэл нэг орог бацагдчихдаг маягтай. Тийм хүлээлттэй байсан ч нэрэ харамстай нас болчихсон. Тэгэл тоглолт үзээгүй дэш Майклыг байхгүй болцсонд нь маш харамссан л та. Би өөрөө бас их сонсдог Майклыг. Тийм учраас тэгээд Лондонд яриад, дэлхийд яриад бас шокдсон байсан тэгэл. Ер нь бол хүмүүс бол итгэхгүй байсан. Итгэхгүй байсан тэгэл шокдсон байсан. Тэгээд нэг 15 сар дараагаар тэгээд нэг л үзэж чадахгүй юм чи. Одоо сарны явалт бүх юм нэст амьдраа харах нь тэгээд бас л Golden Circle-ийн төвийн билет захиалсан байсан тэгээд. Чадаагүй. Тэгээд зурж утсан л таа гэсэн.
Тэгээд маклик хийхдээ угаасаа би 6 хэсгээс бүрдсэн зохиомжийг яагаад авсан бэ гэхээр энэ өөрөө зөвхөн нэг ханд байх хэрэгтэй юм байхгүй. Одоо макл хажууд нэг зураг тэрний нөгөө талд бас нэг тийм зураг байхаар биш. Макл өөрөө бүтэн яг нэг юм хавтаг нэг ханыг ингэж нэг орон зайг эзлэх хэмжээний тийм дууч учраас ийм 6 хэсгээс бүрдсэн тийм бүтэн. Нэг доо харын зураг ойлгочихвол л да. Яг энэ бол зохиомжийн хувьд ингэ тоглолттой. Бас нэг тийм урд өмнө бас нэг идэв байгаагүй зохиом шийдэл байхгүй. Зохиомжийн шийдэл. Өнгөний хувьд угаасаа яг ч өгсөн нэг экологийн тухай энэ гоё дунд өгдөг тийм. Тэрний талаас ч гэсэн бас харамсал гашуудал талаас ч юм уу угаасаа хар удаан сонгогдсон. Хар удаан зогссон байна тийм. Энэ ч одоо аргагүй агуу хүн л дээ мэд юу гэхээр макличнүүд нь хүүхд насаар үзээгүй гэж тийм. Хүүхдтэй тань одоо үеийн хүүхдүүд сакс тоглоод гүйж цонхоор хараад суужсэн гэж тийм. Тэгэхээр энийг уус урлагч яг ингээд 100% ингээд бүтэн яг өөрийнхөө амь амьдралыг зориулсан байхгүй. Тэгээд ерөөсөө өөрийнхөө би нүүр хойрголтдог мессежруудаа өрцгөн тайзан зориулж хүмүүс гоё харагдах гэж тэр өөрөө гоё харагдах таа биш. Тэгээд тайзыг харсан тэр гоё бүжиг тэр гоё дуу тэгээд дээр нь тэр гоё бие харьцаа цариулсан гэж бүгдийг ерөөсөө өөрийгөө бүтэн золиоссон. Тэгээд миний хувьд зүгээр тэр яг одоо хар байсан чигээрээ бас тайзан дээр дуулаа бүжигтэй тэгвэл хүмүүс ихэр хүлээж авах тийм. Ийм гоё гүцэлт масад бүх юм ийм гоё очихоор хүмүүс тэр цаана гоё юм харахгүй наана гоё яг өнгөн талаас гэх тайз чинь бас өөрөө тэр чинь сая шүү дээ. Хичнээн олон сая хүн үзэж байгаа. Тэгэхээр тийм юмд ингээд өөрийгөө зэрэндэглээд бүтэн амир насаараа дэнчин тавиад ингээд яг бүтэн урлагт ингээд 100 бүх юм зарсан амир дээр зарсуулсан. Тэрнийхээ шийдэл болж угаасаа хорвог эрт тархсан шүү дээ тийм. Үнэхээр бас үнийг хайрлаж дээр нь маш олон хүмүүс өрөвдөж байгаа юм байна чинь. Гайхамшигтай дууч юм. Үнэхээр гайхамшиг. Ярих юм байхгүй. За ингээд бид бас нэгэн гайхалтай хамтлагийн одоо танилцуулган дээр хүрэлцэн ирсэн байна. Энэ бол алдарт Pink Floyd тийм ээ. Pink Floyd бас зурхгүй байхаа аргагүй хамтлаг. Тийм. Энэ бас их тийм бас сэтгэлгээний тоглолттой. Ямар санд бүр их үедээ өөртөө хэлсэн үг юм билээ. Хүмүүс ойлгомж таныг хүлээж авах боломжгүй байна гэх тийм. Та нарын аялахгүй юм уу ч бид хүлээж авах боломжгүй ойлгохгүй байна гэдгийг бас нөгөө хүмүүс үзэгчдээс ч юм уу одоо хондоо зарим хүмүүст санаанд нийцэхгүй одоо тийм загтууд ч юм ирдэг хэлсэн байна. Тэнгүүд томорсон билээ бас бид дараагийн зууны хүмүүс зориулж хөгжим өвчт юм аа гэдэг. Таар зориулаагүй шүү гэдэг. Уучлаарай. Ер нь бол дуулахаасаа илүү ер нь аялал хөгжимлөг тийм хөгжимлөг байхгүй тийм. Үнэхээр ч бас онцгой шиг хөгжим тоглолт хүмүүс байхгүй тийм. Мундаг боловсралтай. Мөн л Англид байгуулагдсан. Гоо Англи хамт. Угаасаа ингээд энэ ер нь Бярта хамт ер нь ихэнх нь ерөөсөө ер нь англичууд шүү. Английн өгшөлтэй ер нь байдаг шүү дээ угаасаа. Яг Америкчууд мэдээж адилхан яг Англич Америкчууд бас бас дөрөв нүүж утсан Англичууд шүү дээ. Pink Floyd-д одоо бас би сонсч лээстэй мэдээлэл. Аль нэг улсад ингээд тоглолтоо хийх очихын тулд одоо тэр тайз засалт хөгжим бүх хэрэгслийг ингээд одоо Оросын том Руслан ингээд ачаа тээврийн онгоц өгдөг шүү. Тийм онгоц баг 3-ыг шахуу тээвэрлж одоо өөрсдийнхөө зэр зэмсэг тайзны тоног төхөөрөмжийг авчдаг. Тэгжиж тоглолтоо хийдэг сонссон. Тэгээд идэх чи угаасаа Пинктаж уус бүр тийм театр ч гэсэн мэт. Зүгээр нэг тийм эдэн нутгаар гарчээд нүдчдэг асуудал биш байхгүй. Энд чинь бүр тийм драм талдаа, театр талдаа тэгээд бас опер талдаа. Мундаг тийм тэгээд тоглолт нь өөрөө нүсрүү тэгээд өөрөө тийм мас томтой учраас бидний апартур гэх тийм байгаа байхгүй. Гайхамшиг хамтлаг тийм. Одоо энэ пенсны тухайд. Энэ бол Dark Side of the Moon гэж энэ одоо хамгийн best альбом л доо. Энэ альбом дээр юм уусын 300 авсан байт энэ. Логогоор. Гэхдээ би зүгээр энэ зохиомжинд авахтаа бас уусан нэгдүгээр шилдэг альбомных нь цомгийнх нь нүүрний зур тооцоо. Тэгээд дээр нь энэ дөрвөн зохиомжийг эвдэж гоё өгчихийн төрс өөрөө. Тэгээ ингэж авсан энэ зохиомжийг. Энэхүү cover одоо энэ гурвалжин пирамидыг харуулсан одоо Pink Floyd-ийн cover одоо пенсны зураг маань бас дэлхийн шилдэг пенсны одоо зургуудын бас дээгүүр тоглолт тий. Уусын энэ тоглолт Монголтон дээр яг ингээд гоё гэрлийн хугардууд өгöd ингээд энэ тайзанда
Айгуу гоё ань ордохгүй. Энэ чинь бас тэгээд зүгээр тоглолтоос гадна цаан бүр тайзны айгуу том урлаг яваад тий. Нөгөө эдний нөгөө хоёр Герман нэгдсэн шүү дээ. Тэгэхэд тоглолтын Берлин хаан нөр хат нөгөө эдний сайхтар хаана гэж том тоглолт өгч тэрийг хийсэн шүү дээ бас. Гайхамшигтай. Энэ зургийн тухайд одоо бас таны зурсан бүтээлээ. Тийм бас Pink Floyd-ийн хамтлагийнхны одоо хөрөг гэж ойлгож байна л да. Энэ зөв хөрөг зураг тийм айхтар тийм нэг тийм юутай биш. Угаасаа эдгээр тийм нөгөө бас эсэдс ч юм уу Көний Батхан бол юу бас юу штэ. Тоглолтын хэмнэл юм бас тогтоохон. Жохон тийм гүн хаталтаа ч юм уу тийм учраас эдгээр бас нэг тийм хурц айхтар юмар шийдээд байх асуудал шүү. Жохон хөрөг талдаа тийм одоо жохон даруухан ч юм уу жохон томоотой хийсэн. Угаасаа ингээд гоё тийм цаатлан тэнгэр шөнийн тэнгэрс нь үед. Тийм зүгээр тийм хойсгонсон биш тийм гоё тийм гүн тийм харанхуй тийм түнээр хамглан гэдэг чинь тийм амар амгалан нэг юм заримдаа шөнө гараад ингээд зогсож явах нэг од энэ төр хараад тийм тиймэрхүү тийм уур амьсгалтаар хийгдсэн бүтээл байхгүй. Энэ өнгүүдээр юу илэрхийлж? Энэ өнгө угаасаа энэ юун дээр нь байт. Эдгээр өөрсдөө тоглолтын дээр асуудал байна. Би бол энийг санаансан юм. Энэ угаасаа облашин дээр байдаг өөрсдөө өнгөлт. Тэгээ Pink Floyd-ийн гэдэг татварлаар авцсан юм төрсөг. Баг энэ төрсөж өөрөө эдгээр имиж шиг болсон юм төрсөн. Балкат нь бол. За тэгэхээр энэхүү танхимд тавигдсан бас нэгэн одоо сонирхолтой урлал байна л да. Энэ бол одоо ноонсон утсаар хийсэн урлал байна. Энэний талаар та тайлбарлаач. Энэ бол баримт юм байна. Яг хөө хийгдсэн материал нь ноос утас. Одоо баримт хэрч бид чамтай ямар нэг цуцгуур ч юм уу эсвэл хүрэл мөрлөс ойлгож байгаа шүү дээ. Гэхдээ энэ бол зөвхөн ноосоор материалын ноосоор сонгоод тэгээд уг юу бол хийгц цайлгын дотор говьдын туургын хивс явж байгаа. Туургын хивс үндсэн нэхэлт. Тэгэхээр энийг зүгээр хивс гэдэг ойлгоцсон одоохон хивс заавал хан байх хэрэгтэй эсвэл шалан дээр байх хэрэгтэй тийм. Тэгэхээр ханаас нь буулгаж хөрж ирээд ингээд тойрч үздэг бол одоо баримтын хэлбэрт оруулсан. Тийм. Тэгээд энэ утга санаа нь юу юм бэ? Энэ онгодын нууц гэсэн нэртэй. Нэр нь. Одоо бид чинь нэг онгод гэж ярьдсан маа онгод орлог бол тийм. Зохиолч ч юм уу тий одоо уран бүтээлч юу нэг тийм онгодтой онгод орс үе тэглээ ингээд ярьдаг тэр үн тийм гарт баригдахгүй нүдэн тарагдахгүй тийм юм шүү. Тэгээд тэрийг зүгээр би хэрвээ дурсанд оруулах гэж байгаа. Нэг иймэрхүү байх юм бол төсөөл миний ховын төсөөл одоо миний өөрийн юу шүү дээ. Үзэл бодол нэг иймэрхүү байх юм бол да гэсэн онгод гэж юм яриад байх юм яриад хэрвээ өнгөөр бол тийм юм байх юм уу? Бас дурсанд оруул юм байх юм бол тэр чи өөрөө их нууцлаг гэдэг байхгүй онгод ч өөрөө. Одоо энэ олон утсуудыг ингээл аалцны тул шиг ингэж сүлжихэд бол энэ маш их цаг орохоосоо гадна их бодож хийхгүй бас болохгүй л дээ. Хаа хамаагүй юм бас юм хийж чадахгүй. Энэ ч хоёр дотор нь дүрсэн яваад байгаа. Энэ чинь хоёр дахь хөлбөр нь байхгүй. Эхний хөлбөр юм босоо байсан. Ихцээс. Ихцүү. Энэ одоо ер нь жоохон дали зүгээр хам гол нь нөгөө босоо жоохон өвдөртэй байсан. Тэгээд хоёр дахь хөлбөрөөр дали хийсэн. Гэхдээ энэ өөрөө зүгээр бас юм чинь харагдах юу гэж яддаг хэмжээ гэж яддаг. Энэ л одоо юугаар бол скиц систем юм да. Одоо ямар нэг юм их загвар гэж яддаг. Их загвар байхгүй тийм. Энэ бол яг өөрийнх нь хийгдэх хэмжээ нь бол юу юм бэ? Том юм байна. Энийг зөв дараа нэг хийх боломж гаргал хийн. Одоо гол тийм юу гэхээр чинь нэг газар хийвэл хөдлөхгүй шүү дээ. Тэгэхээр нэг байнгын байр савнд хийх хэрэгтэй. Энэ бол ерөөсөй шалнаас таац хүрсэн яг юм ташуу хүнтэй огтлоор ингээд доошоос ингээд цөмөрцсөн юм шиг доороос гарсан дээшээ бас ингээд цөмлөг гарсан юм шиг ингээд дээшээ гарсан ингээд тийм гараа явцсан юм шиг юм байх хэрэгтэй байхгүй. Уг хөдөлгөөн. Хязгааргүй. Энэ эскиз учраас ингээд тодорхой хэмжээнд баригдаад ингээд таригдчихад байж болохоос энэ бол өөрөө юу шалнаас таазар ингээд. Эсвэл дээрээс доошоо цөмөрч орсон юм шиг доороос дээшээ цөмөрч гарсан тийм хөдөлгөөн байгаа. Тэгээд мэдээ тэр чигтэн тулд энэ тэр бүдүүр шүү дээ. Энэ тухайн 20 см палкар ч юм уу тийм бүдүүн мотор тэгж гоё. Ер нь энэ өөрөө тэгж том хийгдчихэж яг гоё харагдах талаас зөв юм байна. Одоо энэ зөв их цагаар бид ойлгочих бол. За тэгэхээр Queen хамтлагийн тухай өгүүлж байгаа үзэсгэлэн гарсан зураг тэгээд танилцуулга маань одоо үргэлжилж байна. Одоо энэ Queen хамтлагийн гишүүдийг одоо нэг үргэлжлэн харуулсан тэдний амьдралыг түүхийг ерөнхийд нь бас
тий харуулсан зураг байх шиг байна. За энэ зураг бол бас яг Куни түүхэлтэй. Ер нь Куни тухай зураг зурагч нэлээд эрт бодож ирсэн. Бас залууч ирсэн. Нэг эхлэх гээд үзсэн чинь үнэхээр юу гэдэг вэ? Манайд бол тухайн зурганд ингээ орох материал айгүй олдсон мөтэй. Тэгээд яг дөрөвнийхэн зураг мөрөг хөрөнгө байгаад байдаг. Тэгээд тэр чинь түүхчсэн учраас бүх юм багтах хэрэгтэй гэж чинь тэр талных нь боломж Монголд бас хүмүүс баг. Тэгээд гарцсан харин англиар гарцсан нь бол Кунтэй холбоотой мэдээлэл нэг юм олох их боловцоод бас сайн номын сонгууд байдаг. Номын сонгуудаас орж юм материалууд ухаж түүхэн тэгээд дээр нь Куни International Fan Club гэдэг Куни олон улсын фэн клуб нь Лондонд байдаг. Тэнд очиод бас янз одоо хунтаа түүхийн холбогдлолтой материал янз юм авахд бол их боломж. Тэгээд энэ зураг уусаа Лондонд хийгдсэн, Англид хийгдсэн. Их нь бол Лондонд байгаа. Их зураг нь 80 харьцах метр 50 хэмжээтэй нэг ширхэг. Нийлбэрээр болохоор 3 метр 20-тай болтой. Ортоошаа. Энэ арай бага хувьд байгаа нь фотогоор татаад принт нөхгүй. Тэгээд их нь Лондонд яг үлдсэн байх. Тэнд Доминион театр гэж байт Лондонгийн. Лондонгийн Доминион театрт Куни We Will Rock You гэж мюзикл тоглодог. Яг нэг Апагийн Мама Мия ч юм уу Майкл Джексон трейлертэй адилхан ингээд бүх юм театрчсан тоглолт. Зөвхөн Куни дуунуудыг оруулаад ингээд гой зохиомжлоод театрчлаад ингээд тэг хүүрнэлтэй энэ жижиг юм да мюзикл тоглолт байхгүй. Тэр тоглолтоо мюзикл 10 жил тоглож байгаа. Одоо хүртэл хүмүүс салхаагүй байнгын үзүүртэй. 7 хоногийн 4 тоглолттой 500-аас худалдаа тийм театр байдаг. Доминион гэж. Тэргүй тоглолтыг үзэх гэж ч гэсэн дэлхийн улс орнуудаас бас Куни фэнүүд очдог. Фэнүүд очихоос ер нь Лондон орсон ч ууч Vivid Rock заавал үзтээ. Тэгээд тэр утгаараа яг нөгөө ор хаалганы хажуутай хам дээр байрлуулсан. Зураг жилийн өмнө байрлуулсан. Одоо ямар ч 7 хоногт нэг 2000 орчим хүн үзсэн юм билээ. Тэгээд одоо бол олон үзсэн баг. Хамгийн гол нэг олонний танд болох гэж бас тий. Тэгээд дээр нь бас тэр нөгөө нэг Куни явдаг учраас Кунтэй холбоотой байх ёстой газар нь тэрсэн баггүй. Уусаа хоёр давхтны Куни фото музей үүд. Тэгээд энэ зураг тавигдсан. За энэ зураг хийгдсэн арга ажиллагааны бол зотон даавд тасан будаар хийгдсэн. Тэгээд ерөнхий зохиомж болохоор хүзрээр авсан миний. Хүзрээр. Хатаа хүзрээр авсан. Ч уус хатаан гэсэн нэртэй байна. Тэгээд ингээд Джон Дикний болохоор бит хүзрээр авал. Рожерик дөрвж хүзэр. Браймек цэцгээр ингээд Брэд Меркури бондонгоор аваа гэдэг. Яг хэнийг бондонгоор авах хүртэл сонгох бас нэг олон шийдэлтэй аль нь гэж болсон. Хүмүүсийн характер одоохондоо тэдний нөгөө бие авч явах байдал имижтэн тааруулж бас энэ дөрөв төрсийг сонгосон миний сонголт байгаа. Тэгээд яг нөгөө үндсэн хөгжим нөгөө хүзрийн голоор ингэж хогдож дүрсний уруу будаг штэ. Ингэ заавал иргэдэг. Уруу буусан тал дээр болохоор түүхийг харуулад дээш босоос дөрөв цуврал хүргэн хийсэн. Тэгээд үндсэндээ яг эндээс гэж байгаа юм. Энэ уусны хатаа үзэр чинь энэ болохоор хүн хамт өөрийнх нь доогоо байхгүй. Өөрийнх нь доогоо юм бит. Кивсэд ингээд дотроо хаалттай. Тэгээд энэ хүн хамтын басиктар чинь Джон Дикний хэсэг байгаа. Энд ингээд англи далбаар эхэлж байгаа. Энд чинь угаасаа англи харьяалтай хамтлаг л та. Англи далбаар эхлээд энэ юм далбаанд орсон өнгүүд явж байгаа. Энэ өнгө ингээд дотроо бас ингээд яваад байгаа. Нэгдээд яваад байгаа. Тэгээд энд болохоор ингээд алдарт бүх юм рапсад дууных нь цомгийнх нь клипний дүрсийг аваад энэ ард ингээд одоо нотны дүрс байгаа юм. Тэгээд битүү нот. Тэгээд энэ болохоор ингээд Джон Дикний зохиосон дууных нь нэрнүүд байгаа. Эд чинь дандаа өөрсдөө дууддаг хамтдаг шүү дээ. Тэгээд энэ хэсэгт нь болохоор Куни хамтлагийн бүх цаг үе тоглосон тоглолтын плейтнүүд байгаа. Улс орнд тоглосон. Тийм. Аян тоглолтын плейтнүүд байж байгаа. Тэгээд энд болохоор Lady Gaga энэ Bohemian Rhapsody хоёр дууных нь нот орсон. Энэ болохоор Лондонд энэ Barnes Street гэдэг нэг Куни фэн клубын нөгөө барьж энэ аркер ороод ингээд энэ цааталд нэтдэг байхгүй. Энд тэгээд энд өөртөө хамгийн анх гараараа биччихсэн нөгөө бид тэд тоглоом гэдэг. Дөнгөж нэг хамт их чад сургууль дээр ингээд зарам хийгээр ингээд гараараа биччихсэн гар бичмэл байт.
дээр маршрут тавьж ингээд үзгээ зурцсан. Энийг хийгээд энийх нь яг цааталт нь болохоор Лондон мапаар ингээд дүрсчүүд хийцэн байж байгаа. А тэгээ энэ болохоор Джон Дикний хэлсүүг нь байж байгаа. Энд гар үсгтэйгээ. Тэгээ энэ түрүүний нөгөө дотор бас миний нөгөө хавсраг бүтэд яваад байгаа. Түрүүний нөгөө онгодын нууцгад юу өстэй тэр дүрсний зохион бас энд ороо явж байгаа. А тэгээд Джон Дикний хэсгээс ийшээ ингээд залгаад энэ Рожер Тейлорын хэсэг рүү орж иж байгаа. Рожер хэсэг болохоор бас ингээд эндээс энэ уран арс төрсөн дээрээ энэ тухайн үед Конамтын гаргаж ирсэн нөгөө постерууд ухаантай жижиг юм нөгөө зарлууд гэсэн тоглолттой гэсэн тийм бас тийм нэг жоохон ядмагд байгаас тийм дэх үеч 70-аад оны юм. Тэгээд ингээд бас ийшээ болохоор тоглолттой өөртөө хийсэн клипүүд хамгийн анхны клип хийсэн самт гэж түүхэнд бичигдсэн байдаг шүү дээ. Клипүүд энэ аялын тоглолт юм онгоц хэдрээ түр тоглолтоор явдаг. Тэгээд энэ онгоцыг хийсэн байгаа. Тэгээд бичлэг гэдэг утгаар нь одоо хасны юм зохиомж аваад тэгээ нөгөө дүрсчөөрийн чи уруугаараа иргэдэг шүү дээ. Тэгээд энэ бөмбөрийн яг энэ хэсгийг энд нэг бүтэн дугуйж бөмбөрцгийн дэлхийн бөмбөрцгээр аваад энэ бол юу гэж санаг нөгөө аялын тоглолт хийж байгаа тойр тоглолт гэсэн утгаар donc Япон тоглолт ингээл ухаантай Мексик тоглолт ч юм ингээл Америк тоглолт явдсан. Тойр аялын дэлхийн тойрон тоглосон гэдэг утгаар бөмбөрцгөө болсон. Энэ болохоор Рожерийн өөрийнх нь зохиосон дуунуудын нэрс болсон гэж байж байгаа. Энэ дээр Конамттай холбоотой хэвлэлийн материал, хэвлүүдийн номнууд гавцсан зургууд ийш ингээд орж ирсэн байгаа. Энэ бас нэг зохиомж байж байгаа. Эндээс шилжээд энэ юу руу орж ирж байгаа. Прайм гитарч нь энэ дадлалт ингээд тоглолтын тайзны хэсэг байж байгаа юм. Тайз уулз энэ ингээд. Тийм ээ. Энэ ингээд Английн газрын зураг байж байгаа юм. Энэ нэг омор дээр тантайгаа. Тэгээд хатаан хийсэн би Англи хатаан хийсэн. Яг хатаан гэдэг амтдаг. Тэгээд уус Англи амтдаг. Лондон энэ байрлалд уус газар зүйн байрлалаа. Тэгээд Кун хамтлаг хаан хайралт Лондон Англи, Лондон Ингланд тэгээд ямар урсгал өгöd помп рок. Тэгээд гитарчны хамтлаг гişүүдийн хамтартайгаа. А энд мөн ялгаа байхгүй Праймигийн зохиосон дууны нэрсэл гэж байна. Вийл рок гэж гайхамшигтай байна. Зөндөө олон дуу. Энд бас Прайми хийсэн үгтэй гар хэсэгтэй. Энд бас Рожерийн хийсэн гар хэсгийн дуу гэсэн байна. Энд нэг тус хамтлагын гаргасан цомог. Цомгуудын овлашны зураг тавьж байгаа. Тэгээд энд Левин Будапешт гэж тоглолтын цомог гэдэг байхгүй энд ингээд энэ нэг Фредийн хөлийг ингээд энийг хөлийг доош нь буулгаад нөгөө шууд ингээд тайз авчихсан. Энэ Wembley стадиумд тоглосон тоглолтын тайз. Ингээ харахаар ингээд тайз аваад тийм байна. Инкер пянзных авцсан зураг угаасаа авцсан дээр энэ Фредийн зураг энд байгаа. Энийг ингээ хоёр санаа илэрхийлж байгаа. Одоо энэ доор одоо Flash Gordon гэдэг киноны саундтрак тий. Дууны нэр тий. Тэр нь бол маш олон киноны дуу бас болсон шүү дээ зөндөөт. Энд одоо бас ингээ зохиомж авч байгаа энд. Энэ Vival Rock гэж дуунд нь хийсэн миний нэг баримл үүд. Тэр энд явж байгаа бас саарах юм нэгэд бүр нэрчилсэн ингээд юу усан хувь гэдэг байхгүй энэ гэж. Энэ дотор нь ингээ одоо харагдаж байгаа юм ийм хувь баг. Энэ нэг тоглолтын тайз хэсэг. Энд бас зохиомж явж байгаа. Энд ч ингээ зохиомж явж байгаа. Энэ нэг цагтгаан цагаад энэ нэг далаа байгаа шүү дээ. Энд ингээ сартай. Тэгээд ингээ Фреди рүү орж ирж байгаа. Фреди рүү орж ирэнгүүт ингээд энд Фредигийн үндсэн зогсолтож юм зогсолт байт. Яг өөрөх нь ингээд яг пауз авах зогсолт гэх нэг. Угаасаа энэ чинь нэг богино юм штэ микрофон барьж байгаа. Энд чинь өөрөх нь юу нөхгүй. Ийм чинь яг энэ зөвхөн микрофоноор барьд юм. Урт мурт юм Ганзрос мөсөс шиг амар юм чирж биж яахгүй. Угаасаа яг энийг таяш юм. Ингээ үндсэн зогсолтоо авчдаг Фред. Баг насны зураг нэр. Тийм 2 настай явах нь. Энэ Фредигийн төрсний гэрчлэг байгаа юм тэр. Энэ алдаад авчидсан байл сувдч тэр мөрийн нөртэй ингээ ихээр авсан баг. Энэ би нэг ирвэхээ авсан баг. Рок стил. Одоо энэ дугуйнсан энэ нөгөө bicycle гэдэг. Bicycle гэдэг нэг клипнийх нь тийм өсөж байгаа тийм. Энэ өксөр зомчсон ингээ албар ингээ чинь одоо энэ нөгөө урууд амарх шүү дээ. Тэр утгаар энэ тоглолтын хэсэг байж байна. Энэ Фреди байж байгаа. Энэ Don't Stop Me Now гэж миний хийсэн юм юу вэ? Туурга явсан. Энэ одоо Швейцарт байгаа. Тэнд үлдсэн. Энэ үндсэн зогсолттой барин энийг бид модоор хийсэн. Мод болгоод одоо ургаа ингээ мод болж байгаа юм тий. Ингээ мод.
Тэнгүүд ингээ модно ч юм навчсаа гэнгүүт навчи ингэж хойдраад. Тэг ингээ авчих. Ингээ хөдгөө марчиж байгаа. Тэгээд энд болохоор энэ бас миний нэг Фредигийн зохиолсны гоё дуу юм да. Love of my life гэж. Тэр дуунд зориулсан юм баримл байд. Миний хийсэн баримл байд. Энэ тавигдаг үл дээ. Тэгээ тэрийг би энэ зүгээр ингэж энэ зурган дээр бас аваад. Тэгээд энэ Garden Lodge энэ Фредигийн яг төрсэн гэрийн өөрхөн бомд амжсан гэрийн хаалга байдаг. Би очиж үзчихсэн нэг битүү гараас гэт. Тэгээ энэ хаалгыг энд нь аваад тэгэнгүүт энэ баримт ч өөр юм хаалга байхгүй юм даа. Онгорхоо. Эндээ сууд ингээд дурлалын сандал гэдэг ингээд хүмүүс дурлсан хосууд хин нэг хүнд дурлсан хүн эндэж бодол болж суудаг тийм сандал гэсэн санаад тийм баримт байхгүй. Тэгээ ингээд цаана ингээд далайтай. Энд авсан онгоцтой ингээд хязгааргүй орон зай. Ийм баримт тийм санаа. Тэгээд энд нэг зураг түрүүн бид тайлбарлаг энэ Бохембер авсад гэж дунд нь зориулж хийсэн ийм зураг баг. Тэрийг энд авсан. Энэ Фредио энэ хөргөн. Энэ болохоор ингээд санаа нь юу гэхээр мэдээ. Одоо энэ зургийг чи ингээд хоёр давхар гэдэг ойлгочих хэрэгтэй. Юу гэхээр одоо ингээд зүсэлт хийхэд ингээд цаанаас гарч ирж байгаа. Тэгэхээр одоо энийг ингээд хуулахаар энэ санахаад юм хүний түүх байгаа гэсэн утгаар. Одоо дуусч өгсөн санааг харуулж энэ ингээд би цонхолж өгсөн баг. Одоо энэ ингээд цонхлоод ингээд хулаад авах юм энэ сан бас дүрсэн байгаа гэсэн ойлгоод давхар гэсэн санаа явж байгаа. Авчгандаа тайлбарлах нэг иймэрхүү байна. Тэгэхээр детальчтад яах юм бол энэ зохиомжууд энэ бас нөгөө талд байгаа. Ингээд маш олон юм байна. Хүүрэнсэн тийм. Ер нь хийж байгаа хүүрэнсэн зураг байхгүй энэ. Гэтэ нэг энэ зургийг дууссан дараагаар анзаараад юм юу гэхээр би тоолж үзсэн байхгүй. Энэ зургийг дууссан дараагаар хүмүүсийг хэдийн ширхэг зурсныг тоолсон чинь нийтдээ энэ дөрөв хавтгаад би хамтлагийн гишүүдийг 130 удаа зурсан юм билээ. Тийм Фредиг 45 удаа зурсан юм билээ. Тийм үү. Яг бол анхаасаа би хийхдээ яг ингэж тэдний ширхэг дэрийн хүнийг тэтгэж зурмаг тооцоо зүгээр ингэ материалаа ингээд энд ингээд хийгээд ингээд явуулах тогтцоо. Хонд энэ дэрх хонд ингээд 1 гэл тий 2 3 4 5 гэл 6-аад авчиж байгаа хөөх. Тэгэл ийш ингээд 7 гэл 8 гэл ингээд. Тийм би зөвхөн Queen хамтлагийн нэрийг Queen-с нэр бичгэлээ шүү дээ энэ 70 удаа бичсэн бил. Ингээд орсноор ингээд энд ингээд явахаар ингээд. Тийм бид судлаад тооцоод байх юм бол маш нарийн үзүүлэлт. Тэгэх юм бол бас нэг сонин юу гарах юм бэлээ. Одоохондоо юу шүү дээ чинь бас нэг хавтгаад 130 хүн зурнагдвал асуудал. Тэ ялангуяа нэг хүнийг 45 зурнагдчих чинь тэгэхээр бас сонин юу юм бэлээ. Энэ зургийг ингээ харснаар ерөнхийдөө тэгэл Queen хамтлагийн бүхэл цаг үеийн түүх байна шүү дээ. Тийм энэ угаасаа Queen хамтлагийн бүх түүх байгаа. Ядангуяа Queen сонирхдаг хүмүүс энэ өөрсдийнх нь цулгуунд нь байдаг одоо тиктүүд ч юм уу сэтгүүл номууд нь байж идэг тэгэл ерөөсөө хүмүүс их удаа үздэг энэ зургийг ангичууд. За маш их цаг зав одоо хүч хөдөлмөр урах аншаардсан гайхалтай бүтээл байна. Тийм 4 жил орчим зурсан зургалтай. Яг ингээд баримт тавина шүү дээ. Хажуугаар нь зөндөл юм хийжсэн. Ер нь хэд нөгөө энэ яг нэг амьсгаар ингээд дуусгачих. Ингээд нэг галаас нэг материал болдог. Хонд ингээд төрсний гэрчлэгийн хоолбор нэг галаас гад ирдэг ч юм уу. Тэнгүүд энийг бол яг нэг газар нь оруулахгүй болохгүй гэдэг. Тэрнээс гадна энэ чинь нөгөө зургийн чинь зохиомж гэж байдаг шүү дээ. Ямар нэг юм хийдэг төлөвлөлтөө. Тэгэхээр нөгөө төлөвлөлт хаяга хэцүү. Заримдаа янз юм гейм гэдэг нь олдчихвол миний олоогүй хайгаагүй юм ч юм эсвэл хүнд байж идэг. Энийг чиний зурганд энэ орох хэрэгтэй гэж юм уу? Тийм маягаар өгөхөр чи энд хийх үү, энд хийх үү, тэнд аваачих уу гэдэг ингээд айгүй асуудал төвөгтэй болох учраас энэ хурдан дуусаагүй шалтгаан бол тэр их удаж дууссан. Зарим газар нь бас буруудад дарж ирсэн асуудал бас байж байна. Хондоо тэнд 3 энд хийх хэрэгтэй зурсыг энд хийсэн байснаас үүлд нь зурцсан нөгөө ингээд буруудж их юм буцаад дарах ч юм уу тийм асуудал гарч ирсэн. За. За ингээд дуугжим сонирхогч үзэгчд маань бидэнтэй хамт байсан баярлалаа. Ингээд бид одоо дэлхийн дуугжмын үзэсгэлэнгийн цуглуулгын үзэсгэлэнгийнхаа одоо сүүлийн танхим гэж хэлж болох тийм танхимд хүрэлцэн ирсэн байна. Ингээд энд одоо манай үзэсгэлэнг IUED буюу та бэлэн үү одоо үзэсгэлэнг одоо үзсэн хүмүүсийн одоо сэтгэгдэл гарын үсгтэй юм болон байна. Үзэсгэлэн бол маш олон тооны залуучууд, хүүхд залуучууд болон олон иргэд
мөн ажилтнууд ажиллаж байгаа багчдыг хамарлаа. Тэгээд энд хойно гар үсэг авах энэ юу тавьсан. Энэ хавтан тавьсан энэ бол сүүлдээ зайг болчлаа. Тэгээд дээр нь давхар хөвчөө сүүлдээ эндээс удаа хэдийн хэрэг хэмжээний хүмүүст хөрөв гэдэг нь харагдах баг. Тэгээд энэ үзсэн бол угаасаа таны мэдхүүн зорилготой дээр нь хотынхон залуучуудын хөгжлийн боловсролд чадан ядан нэмэр болох үүднээс гаргасан болохоор миний хувьд энэ удаагийнхтай ямарчсан боломжийн бас хүмүүсийг хамтарчлаа гэж үзэж байгаа. Ингээд нэвтрүүлэгт оролцсон Баттэлэг ахта би бяцхан дурсгалын зүйлийг гардуулъя. Яг манай Монголын бас рок попын гайхалтай төлөөллүүдийн нэг одоо Чингис хаан хамтлагийн одоо уран бүтээл өөрөөр дуулж би чадсангүй гэсэн энэхүү цомгийг танд одоо дурсгал болгон өгч байна. Тэгээд энэхүү цомгт одоо дотроос тэгээ облашгт дотор одоо cover зурагтай одоо дууныхаа өгөхтэй ийм цомыг танд нэвтрүүлгийнхаа зүгээс танд дурсгал болгон өгч байна. Ингээд дараагийн амжилт хүсье. Яг баярлалаа. За. Хахан тэгээд юу яа тийм хүмүүс ингээд нам биелүүлэхээр ингээд айц авдаг шүү дээ. Би ингээд зүрхэндээ наад энэ удаа ингээд зүрхрөө өгөх утгаараа. Тэгээд энэ удаагийн нэвтрүүлэг сайхан болж байна. Би урд нь Улаанбаатар үзлэн дээр ч гэсэн харж байсан. Олон телевизтэй харьцсан. Одоо телевизүүд бол нэг тийм ямар нэгэн одоо юу гэл одоо морхоо цорхоо нөх гэж байгаа юм шиг баг зарим гүхээр орж ирээд тулгаад баг ямар үзэлтэн гарч байгааг ч мэдэхгүй зүгээр тийм мэдээ авах гэж гүйж ирэн зарим нь болохоор тийм нэвтрүүлэг бэлтгэхдээ бас тийм тодорхой цагт баригдсан мөрт болсон. Яг ч энэ удаагийн бидний хийсэн хоёр одоо удаагийн хэсэг юм чинь. Энэ бол та бүдийн танай телевизийн та бүдийн энэ залуучуудын бас эд үзэгдэлтэй сэтгэл болсон байна л да. Юм ч бас сэтгэл гаргаж хийх бас өөр өдөг байна. Нэг тийм байна. Таард баярлсан илэрхийлье. За ингээд бидний нэвтрүүлэгт одоо урилгыг маань үлээ авч оролцсон. Ингээд бидэнд энэ сайхан үзэсгэлэнгээ ингээд нэггүй дэлгэрэнгүй ингээд танилцуулж одоо бидэнд нэвтрүүлэг их болцоо олгосон Баттэлэг ахтаа бас бид талархаж байна. Ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэг үүгээр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд нэгэн гайхалтай дуучны хэлсэн үг гэдэг. Дуугүй бол дуулам орва уйдгартай гэж. Энэ гайхалтай үгээр өнөөдрийнхээ нэвтрүүлгийг өндөрлөж байна. Last night